Нэг шалом. За орой минь тэглэхэн дүүснэр минь. Бүгдээрээ хамтдаа өнөөдрийнхөө итгэн хэрэгжүүлдэг бор хоолны төлөөх хэмээх цагаа үргэлжлүүлцгээе. Өнөөдрийн цагаар бүгдээрээ Матай 17 дугаар бүлгийн 22-оос 27-г хамт үзье. Тэгээд 17 дугаар бүлэг маань дуусж байгаа. За тэгээд хамт залбираад, товчхон залбираад эхэлье. Эзэн минь таньдаа би талархаж байна энэ цагийн төлөө. Эзэн өчрөн эзэн энэ хүү таны үг рүү ханддаг энэ цаг бол ирээдүйн төлөө байдаг учраас ирээдүйд ирэх тэрхүү сорилт, шалгуур, тулааны төлөө байдаг учраас эзэн таньдаа би талархаж байна. Та л бидний төлөө бүгдийг хийсэн учраас эзэн бид таныхаа үгэнд л итгэдэг үлээ. Эзэн та энэ цаг мөчид бидний оюун ухааныг шинжилээч. Есүсийн нэрээр аминь. За бүгдээ хамтдаа өнөөдрийнхэн хэсгийг уншийе. За өнөөдрийн хэсэг бол Матай 17 дугаар бүлгийн 22-оос 27. За би уншаадах юм. За ерөнхийдөө хоёр гарчиг байгаа. Тэгээд тэрийг гарчгийг нэгтгэхэд Есүсийн үхэл амьлал ба за жинхэнэ эрх чөлөө гэдэг юм. Иймэрхүү байдлаар гарчиг өгсөн. За уншлаа. Матай 17-гийн 22-оос. Тэднийг Галилд цугтаа байхад нь Есүс тэдэнд хүний хүү хүмүүсийн гарт тушаагдах гэж байна. Тэд түүнийг алах бөгөөд тэр 3 дахь өдрөө амьлна гэхэд тэд ихэд гуниглав. Тэдний Капернаумд ирэхэд 2 драхмын татвар хураагчид Петр дээр ирээд багш чинь 2 драхмын татвараа төлдөггүй юм уу гэсэнд тэр төлдөг гэв. Тэгээд Петрийг гэрт ороход Есүс урьдчилж түүнд Симоно чи юу гэж боддог вэ? Газрын хаат хинээс гайл эсвэл албан татвар авдаг вэ? Хөвгүүдээсээ юу эсвэл гадныхнаас уу гэхэд тэр гадныхнаас гэж хариулахад Есүс тэгвэл хөвгүүд нь чөлөөлөгдсөн байх нь. Гэвч бид тэднийг бүдрэн ундууцуулахгүй тулд тэнгис рүү явж дэгээ хай. Эхний барьсан загасны амыг нээж үзвэл 4 драхмын 1 зоосыг олно. Түүнийг авч миний болон өөрийнхөө өмнөөс тэдэнд өг гэж айлджээ. Амен. За 17 дугаар бүлэг дээр бид нэр өнөөдрийн хэсгээс өмнөх нь үзснээ дагуу бол Есүс Христ уулан дээр хувирсан тийм Цезар Филиппийн газар нутаг дээр болж байгаа үйл явдлын дараа болж байгаа тэрхүү хувирал гарч байгаа 17 дээр тэгээд уулнаас бууж ирэх үед чөтгөр шүглсэн нэг хүүхдийг эцэг нь авчираад тэгээд тэнд бас чөтгөрийг нөхөө зайлуулангаа дагалдагч нартаа та нарын өчүүхэн итгэлтэй байдлаас ч юм болж бас та нар итгэлгүй байдлаас ч юм болж гэдэг тийм байдлаар хэлсэн. Бас залбиралгүй байдлаас ч юм болж эзэндээ ханддаггүй өөр дээрээ их төвлөрсөн байдал ч гэдэг юм уу те. Өмнөх дуршлаган дээрээ төвлөрснөөсөө болж энэ чөтгөр хөөгдсөнгүй гэдэг иймэрхүү төрлийн сургаал заасан. За тэгээд тэрний дараа нь үргэлжилж байна. За эхнээс нь бүгдээрээ хараад явъя. За тэгэхээр тэдний Галилд цугтаа байхад гэ те 12 бүгдээрээ хамтдаа байсан байна. Ерөнхийдөө бол өмнөх төр уулан дээр хувирсан тэр үзэгдэл бол Галил аймагт угаасаа болсон. Бид нар бол ерөнхийдөө тэр Цезар Филиппийн ойролцоо Хермон уулан дээр гэж ерөнхийдөө итгэж байгаа би ч гэсэн хувьдаа. Тийм гэхдээ айхтар судалсан юм бол байхгүй. Нэг хүний Skip Heights гэдэг нэг пастор та бүгд мэдэх болоо да. Тэр пастрын судалгаагаар бол Хермон уулан дээр гэсэн тийм судалгаа бол ярьж ирсэн. Тэрнийх нь тайлбарыг сонсоход бол тэрэнд илүү итгэмээр санагдсан. Гэхдээ мэдгүй 2000 жилийн өмнө. За тэр яах вэ? Тэгэхээр Галилд цугтаа байхад Есүс тэдэнд хүний хүү өмнө нь Матай 16 өмнөх бүлэгдэр Есүс Христ анх удаа дагалдагч нартай өөрийнхөө алагдах тэгээ 3 хоногийн дараа амьлахаа хэлдэг те. Тэр үед Петр нөгөө нэг гайхалтай тунхаглалын араас нь болсон энэ хөө зочирдмоор мэдээг сонсоод Петр Есүсийг зэмлдэг. Гэтэл Есүс эргэж хараад цаана байгаа сатаныг бүдрүүлэх саадаг олж харсан учраас Петрт зайл сатана гэж хэлэнгээ чи хүний имийг боддог гэдэг ярьсан. Тэгэд өнөөдрийн энд болохоор 2 дахь удаага гэж ойлгож болно хэлж байна. Дахиад хэлж байна. Хүний хүү хүмүүсийн гарт тушаагдах гэж байна. Тэд түүнийг алах бөгөөд тэр 3 дахь өдрөө амьлна гэхэд тэд ихэд гуниглав. За энэ дэр бүгдээрээ довчхонж явах юм ярилцаж цаашаа явъя. За тэгэхээр бас л гуниглах эхний Есүсийн хэлэлтээр бол Петр зэмлсэн Есүсийг. 2 дахь одоо энэ хэлэхэд бол бүгд бас гуниглж байгаа. За бүгдээрээ харъя. Тэгэхээр гэтэл Есүсийн үхлийн талаарх энэ хүү мэдээ нь маш чухал маш одоо баг баярламаар маш чухал үйл явдал واخгүй авралын түүхийн хувьд бол тэгэхээр бид нэр өмнөх Библи судлал дээр яг ингэсэн шүү дээ. Есүс тэдний өчүүхэн байдал болон итгэлгүй байдлыг зэмлдэг. Харин та нарт гичний үр төдийхийн жижигхэн гичний үр төдий тийм л итгэл байх юм бол энэ уулыг
үндсээр нь суулгадаа далаад хаягдсан ч гэсэн тэр нь боломжтой. Та нарт боломжгүй зүйл гэж байхгүй болно гэж хэлдэг нэг итгэлийг хэлсэн шүү дээ, тэ. Гичний үр адил итгэл. Тэгэхээр өнөөдрийн бидний Библи судалж байгаа хэсэгдэр Есүс үхэл амьллаа дахин зөгнөж байна. Тэгэхээр энэ үхэл амьлалт гэдэг энд бол гичний үрийн тэр итгэлийн мөн чанар агуулгадж идэг. Зөвхөн гिच ч гэхгүй альва ямар ч ургамлын үр хөрсөнд ороод яадаг вэ гэхээр хөрсөнд анхныхаа төлөв байдлаа золиосолж үхдэг, хөрсөнд үхэж задарч анхных нь тэр аюулгүй байдал гэж хэлж болохоор тэр зүйл нь задарч золиослогдож дараагаар нь тэндээс асар том мод, ургамал, цэцэг элдв янзын ургадаг. Тэгэхээр яг энд Есүс ч гэсэн өөрөө тэр гичний үр адил тэр итгэлийн эхлэл болгож Есүс Христ өөрөө тэр итгэлийг эхлүүлэгч Есүс өөрөө яг энэ үйл явдал нь загалмай дээр болж байгаа байхгүй юу? Альва ам үхлээр ирдэг ерөнхийдөө бол тиймэрхүү ойлголт байгаа штэ. Одоо түрүүний тэр ургамал дээр бас альва үр эхлээд анхных нь тэр төлөв байдал нь үхчихж тэндээс шинэ ам гардаг. Хүний альва мал амьтны ч гэсэн юу ялгаа байхгүй. Хүний ч гэсэн ам ялгаа байхгүй. Эхлээд эр им эсүүд, эр им одоо эс гэж байгаа юу те. Тэр эсүүд хоорондоо нэгдээд тэр хоёр эсийн хувьд хуйлаа өөрийнхөө анхных нь байдлаа золиосолж хоорондоо дундаас нь нэг шинэ амийг бий болгодог. Тэгэхээр үхэл гэдэг бол маш чухал байгаа байхгүй. Итгэлийн амьдралд ч гэсэн яг энэ. Тэгэхээр тэр утгаараа Есүс итгэгч хүний Тэнгэрийн хаанчлалын иргэдийн гол итгэл бол гичний үрийн хэмжээ ярьдаггүй, гичний үрийн тэр мөн чанартай. Хуучин хүнийхээ ойлголтыг, энэ дэлхийлэг ойлголтыг, хувиа хичээсэн ойлголтуудаа үхүүлээд загалмай дээр одоо бол энэ өнөөдрийн үйл явдалтай холбож ярих юм бол загалмай дээр Есүстэй хамт үхүүлж ийж хуучин хүнээ. Тэгээд Есүс Христийн амьлалттай хамт тэрхүү амин газрын хөрсөнд 3 хоног булшлагдсан гэдэг ойлголт байгаа шүү дээ, үхсдийн оронд. Тэгээд 3 хоногийн дараа амьлахтаа цоо шинэ ам гарч ирж байгаа. Тэр амин үнэхээр алдраар гийсэн, үхлийг ялсан, гим нүглийг ялсан. Тэгээд Бурхны хүү дүр төрхөөр амьлж байгаа байхгүй юу? Ром 1 дээр байгаа. Тэгэхээр бид нар ч гэсэн яг адилхан. Есүс Христийн үхэлтэй нэгдээд бас амьлалттай нэгддэг. За тэгэхээр бүгдээрээ цаашаа хараа явъя. Тэгэхээр 22 дээр ингэж штэ. Хүмүүсийн гарт душаагдах. Тэгэхээр энэ англи хэлэн дээр бол душаагдах гэдэг энэ үг нь бол ерөнхийдөө одоо урвагдах зааж байгаараа монгол хэлэнд яг душаагдах гэдэг нь болж л байгаа юм л да. Гэхдээ энэ душаагдахаас өмнө уралт болсон гэсэн санаа тэр англи үгэн дээр бол байгаа шүү. Та англи библиудыг харах юм бол тэгэхээр яг л хин Юдас урвснараа тэр урвалтаараа Есүсийг хүмүүсүүдийн гарт тушаасан гэдэг ойлголт байгаа шүү. Зүгээр нэг одоо юу гэдгийг Есүсээс хүч хэрэглээд нэг юм илүү хүчтэй хүн түүнийг барьж аваад тушаасан биш. Урвалт гэдэг тэр нэг гол юм ярьж байгаа. Тэгээ энэ бол зөвхөн Юдасын урвалтч биш байхгүй нэг талаараа. Зүгээр ингээд судалж байхад надаас төрсэн бодол юу гэхээр Иохан 1-ийн 11 дээр байгаа шүү дээ, тэ. Өөрийнхэндээ ирсэн боловч өөрийнх нь түүнийг эс хүлээж ав гэж байгаа. Тэгээд эс хүлээж аваагүй төдийгүй бүр урвсан шүү дээ. Одоо энэ фарисеучуд, хуулийн багш нар чинь бүгд Есүсийн хүмүүс гэж нэрлэгдэх зохистой хүмүүс аахгүй юу, тэ? Тэгэхээр нэгдүгээр за бүр цаашаа явъя. Зүгээр нөгөө нэг энэ бодлыг цөмөрөөд ингэж сунгаж бодож үзэж байгаа шүү. Ингэж бодох шаардлага байхгүй. Зүгээр бүр цаатлын энэ хамаг энэ бузар муугийн хүүсэр болсон Люцифер гэдэг тэнгэр элччин хүртэл өөрөө Есүсээр бүтээгдсэн байхгүй юу? Гурвуулаараа оршигч тэр бурхнаар бүх тэнгэр элчнэр бүтээгддэг. Тэгээд тэр тэнгэр элч дундаас хамгийн сайн сайхнаар бүтээж өгсөн тэр Люцифер гэж яг өөрийнх нь бол нэр нь биш юм байлээ. Библиэл дээр тэр өөрийн цолмон гэдэг утгаар нэрлсэн. Яг өөрт нь бол нэр бас Люциферээрээ явсан ч болох байх л та. Сатан гэдэг нь хүртэл яг өөрийнх нь нэр гэхээс илүүгээр тийм оноос нэг тийм одоо энэ бол мэхлэгч, урагч, бусдыг залилагч, буруутгагч гэдэг нэг тиймэрхүү зүгээр оноож өгсөн юм байгаа. Яг тэр нэг өөрийнх нь нэр гэхээс илүүгээр. Тэгэхээр тэр бурхны бүтээл хүртэл өөрөө бурхныхаа бүтээгч байгаа эсрэг урвж тэрсэлсэн учраас чөтгөр болж сатан болсон шүү дээ. Тэгэхээр энэ утгаараа ч гэсэн бас ярьж болохоор. Гэхдээ хамгийн гол нь яг энэ дээр бол Юдас яригдж байгаа фарисеучуд, хуулийн багш нар
Бурханаасаа урвсан учраас үхэлд өгж байгаа. Тэгэхдээ энэ нь хүртэл маш чухал зүйлийн төлөө юу вэ? Тэр гичний үр дээр ярьсан шүү дээ. Гичний үр чинь өөрийнхөө золиосолж хөрсөнд ороод өөрийнхөө амийг өгөх зорилготой. Тэгснээрээ асар олон ам болгон үржилтийг бий болгохын тулд тэгээд тэр гичний нэг жижигхэн өнгөрсөн библи судал дээр үзсэн бол нэг жижигхэн үр байгаа. Тэгэнгүүтлээ хөрсөнд ороо тэгээ асар том мод болж байгаа. Тэгээ тэр модон дээр чинь зөндөө бүр хэдэн мянга саяараа яригдах олон жижигхэн гичний өрнүүдийг ургуулна шүү дээ. Тэгэхээр яг л сүнслэг ертөнцид энэний төлөө байгаа учраас Есүс Христ энэ урвалт гэдэг энэ зүйл чинь өөрөө зүгээр нэг тийм одоо юу гэдэм бэ? Эхлэл 3:15 дээр хүртэл байгаа байхгүй юу? Эхлэл 3:15 дээр байгаа. Энэ Бурхны асар том тэр химжээлшгүй мэдлэг мэрэгэн ухаан том төлөвлөгөөний авралын төлөвлөгөөний зүгээр нэг хэсэг нь байгаа. Харин урвагч болсон тэр нэгэн золгүй гэдэг л тиймэрхүү ойлголт байгаа. Тэрнээс биш энэ хүртэл маш чухал зүйлийн төлөө. Гэтэл энд одоо дагалдагч нар бол ихэд гүнгэлж байгааз те. Тэгэхээр бол нэлээд тийм тухайд ойлгоогүй байсан гэсэн. За тэгээ хүмүүст ерөнхийдөө алагдана. Хүмүүсийн гарт тушаагдаад алуулна гэж байгаа. Тэгэхээр энэ бол мэдээж наана хүмүүсээр илэрж байгаа тий. Эфес 6-гийн 12 дээр ч гэсэн байгаа тий. Бид мах цусны эсрэг тулалдаггүй харин цаана байгаа тэр тэнгэрлэг оршихуйдах ёрон юм уу сүнслэг хүч. Тэгэхээр тэр Есүсийг алсан загалмай цовдлсон буруутгсан тэр хүмүүсээр илэрж байгаа боловч тэд нар чинь бүгд утсан хүүхэлдээнүүд байхгүй. Ялгаа байхгүй. Одоо энэ дэлхийд байгаа энэ бүх бузар муу, шудраг бус, бузар муу зүйлсүүд чинь бүгд цаана байгаа тэр бузар муугийн их үүсвэр эхнээсээ алуурчин байсан гэж нэрлэгддэг тэр алуурчин худалч өөрөөсөө худал ярддаг тэр бузар муу нэгний Библиэлд янз бүрээр хэлж байгаа те эртний могоо гэж хэлж байгаа. Библиэлд бол хамгийн ихэнд Эхлэл 3:15 дээр гарч байгаа те. Тэгэхээр энэ Эхлэл 3:15 дээр яг энэ үйл явдлыг Бурхан өөрөө хэлдэг байхгүй. Эмэгтэй өрөөдөн би хэдүүлээ байнга үздэг те. Энэ эмэгтэй чиний сая энэ сүнсийг нь өхүүлдэг энэ Ява гэдэг энэ эмэгтэй үр удмаас нэг нь чиний толгойг няцлах болно буюу чамааг устгах болно. Тэр нь Есүс Христ үхэл амьлалтынх нь үеэрээ үхэл амьлалтын тэр загалмай үйл явдлаараа болдог. Харин чи толгоогоо няцлуулж байхдаа түүний өсхийг нь одоо няцлах болно гэдэг энэ зүйлд нь одоо энэ загалмай дээр болж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ чинь бүр эртнээс хүндрэлтний түүхэн эхлэлээс энэ загалмай үйл явдал зөгнөгдсөн байсан гэсэн үг. Тэгээ энийх нь зорилго нь амьлахын төлөө нөгөө нэг түрүүн улам илүү ялалтыг байгуулахын төлөө. Тэгээ 2 дугаар Коринт 4:4 дээр бас нэг гайхалтай үг байгаа. Энэ 90 үеийн бурхан үйл итгэгчдийн бодол санааг сохсон учраас тэр бурханы дүр болох Христийн алдрын тухай сайн мэдээний гэрлийг үзэхгүй болж бай. Энэ 90 үеийн бурхан гэдэг энэ жижиг бэгээр ихсэн энэ бурхан энэ бол чөтгөр сатаныг хэлж байгаа. Энэ 90 үе гэдэг нь заримдаа энэ дэлхий гэж орчуулж болдог. Энэ 90 үе гэдэг энэ үеийг. Тэгэхээр энэ 90 үе энэ дэлхийн бурхан буюу чөтгөр үйл итгэгчдийн бодол санааг сохсон учраас тэр үйл итгэгчд нь нэгдүгээр Иохан 1:11 дээр хэлсний дагуу өөрийнх нь бурханы хүмүүс мэт байгаа хүмүүс хүртэл дотор нь үйл итгэгч нар байсан учраас энд фарисеучуд хуулийн багш нар гэдэг бурханы хүмүүс нь Есүсийг үхэлд тушааж байгаа нэг иймэрхүү ойлголт. За энийг яг дахин давтаад яах вэ те? Ямар ч байсан хамгийн гол санаа бол Есүс Христийн үхлээс амьлалт бий болж байгаа. Шин ам төрөх шин ам бий болох арга зам чи ерөөсөө амьдрал дээр энэ байгаа даа байхгүй. Үхэл эхэлж шаардлагатай байдаг. Тэгээд тэгжээж шин ам бий болдог. Өнөөдөр энэ бидний амьдрал дээр бас яг итгэлийн амьдрал дээр маш чухал. Эхлэл 3:5-аас 6 дээр дээрээс дээрээс төрөөгүй хинч Тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй. Бас ус ба сүнснээс гэж ярьж байгаа. Ерөнхийдөө бол усан баптизм, сүнсэн баптизм гэж хэлж болдог. За усан баптизмыг бол ерөнхийдөө ус руу булхаад ингэж бүрэн булхаж орох үед баптисто гэдэг те булхах, живх дүрх гэдэг тэр дүрх бишээ бүр ингэж живх булхах, шумбаж орох гэдэг тэр утгатай баптисто гэдэг тэр үг бол ус руу орохоороо тэр хүнийг үхсэн гэж тооцож байгаа байхгүй юу? Тийм илэрхийлэл. Загалмай дээр энэ Есүстэй хамт би үхлээ гэдэг ойлголт. Тэгээ уснаас гарч ирэхдээ Есүсийн 3 хоногийн дараах амьлалттай хамт би амьд бий боллоо. Тэгээд шинэ бүтээл боллоо. Энэ шинэ бүтээл нь өөрөө сүнсээр төрсэн бүтээл аахгүй. Ариун сүнсээр амьдарж байгаа бүтээл. Хуучин гимт сүнсээрээ биш.
цоо шин ариун сүнсээр амьдарч байгаа. Тэр утгаараа үхэл ус ба сүнснээс гэж байгаа усан баптизм, галан баптизм буюу ариун сүнсний баптизм гэдэг нь үхэл амьдлтыг ерөнхийдөө ярьж байгаа. Амьдлт шинэ бүтээл болохын тулд хуучин бүтээл нь заавал үхэх ёстой. За тэгээ энэ дээр бас 2 дугаар Коринт 5:17 дээр шинэ бүтээлийн нэг гайхалтай ишлэл байна мөн ши бүгдээрээ. Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал энэ Христ дотор байх гэдгийг маш зөв ойлгох хэрэгтэй те. Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэр шинэ бүтээл мөн. Байвал гэдэг чинь нөхцөл шүү дээ те. Хэрв тийм байвал ингэвэл тэгвэл тэгэхгүй бол тийм болохгүй л гэсэн санаа те. Тэгэхээр Христ дотор байвал буюу хэрв хэн нэг нь Христ дотор байгаа тийм төлөв байдал байвал тэрээр шинэ бүтээл мөн. Хэрв Христ дотор байхгүй бол шинэ бүтээл биш гэсэн үг байхгүй юу? Энэ ийм энгийн ерөөсөө хүний хэлээр бичигдсэн Библи шүү дээ. Харагтун хуучин нь өнгөрчээ буюу past away буюу хуучин зүйл нь үхжээ, өнгөрчээ, алга болжээ гэсэн санаа. Хуучин хүн нь яагаад алга болсон юм? Христ дотор байх буюу Христийн загалмай үхэлтэй нь хамт цовдлогдсон гэдэг ойлголт. Нөгөө түрүүний усан баптизмаар бол ус руу шумбаж ороод бид Есүстэй хамт би үхлээ. Би хуучин хүнээ загалмай дээр үхлээ. Би бузар муу маань миний бузар муу Есүс Христтэй хамт би итгэснээрээ загалмайд нь итгэснээрээ би хуучин хүнээ үхүүлж байна. Би хуучин хувцсаа тайлж байна. Хуучин амьдралын хэм маяг, залим ихнийг хүсэлт ачаалуудаа би тайлж байна гэдэг тэр ойлголт. Христ дотор байвал тэрээ шинэ бүтээл мөн. Харагтун хуучин нь өнгөрчээ, шинэ болсон байна. Өнгөрсөн цаг дээр байгааз шинэ болсон байна. Хизээ Есүс Христ үхэснээс амьлах үед, үхэл амьлалт нь итгэх үед бид автоматар биднээс юу ч хийгээгүй байхад Бурхан биднийг ингэж төрүүлсэн гэсэн үг. Бид зүгээр л хүлээж итгэх буюу хүлээж авахад эзэн биднийг шинэ бүтээл болгосон. Энийг ярьж байгаа. Тийм учраас хуучин нь өнгөрсөн. Түрүү хэлсэн шүү дээ нөгөө нэг миний хуучин ойлголт маань үхсэн. Нэг гичний үр адил итгэлийн чинь гол онцлог нь үхэж штэ. Дараагаар нь улам болон үрждэг шинэ амийг бий болгодог. Галаат 2:20 дээр бас ингэж байгаа. Амьд байгаа нь би биш. Энэ маш гоё ишлэл шүү. Яг одоо итгэгч бидний төлөв байдал яг энэ байхгүй. Энийг бид нар маш сайн ойлгож үүгээр бид одоо энэ Ром 6-гийн 8-аас 11 дээр бас энийг цааш нь дэлгэрүүлнэ. Энэ маш чухал ишлэл. Яг одоо та итгэгч хүмүүс бол амьд байгаа нь та биш байхгүй юу? Тийм төлөв байдал байгаа. Гэхдээ за энийг эхлээд ойлгоох юм. Амьд байгаа нь би биш. Харин миний дотор амьдардаг нь Христ юм. Идүүгээ махбодтой миний амьдарч байгаа намайг хайрлаж миний төлөө өөрийгөө өргөсөн Бурхны хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм. Тэгэхээр хардаа амьд байгаа нь би биш. Харин миний дотор Есүс амьд байгаа. Энэ Есүс амьдарч миний дотор амьдрагч нь Христ юм буюу Христ буюу Есүс миний дотор амьдарж байгаа. Тэр нь яг ямар үйл явдал гэхээр дараа нь хэлж байгаа. Идүүгээ махбодтой миний амьд байгаа би амьдраад байгаа юм шиг харагдаж байгаа толинд инх тайван харагдаж байгаа боловч яг үнэн хэрэгтээ ямар процессор би амьдарж байгаа вэ гэхлээр амьдрах ёстой вэ гэхлээр намайг хайрлаж миний төлөө өөрийгөө өгсөн Бурхны хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа гэсэн үг. Итгэлээр махбодийн хүслээрээ биш, хуучин оюун ухаанаараа биш. Нөгөө хуучин гिच гэж байгаа жижигхэн тэр нэг юм хязгаарлагдмал тэр дорой байдлаараа биш. Шинэ бүтээл буюу Есүст итгэх итгэлээрээ би миний төлөө намайг хайрлсан нэгдүгээр, хоёрдугаарт миний төлөө тэр хайрынх нь илэрхийлэл болох үр жимсэн болох амиа золиослсон. Тэр амиа золиослсон тэр загалмай үйл явдал дээр би өнөөдрийн одоо дараагийн хэсэг дээр үзэх эрх чөлөө гэдэг ойлголт чинь гарч ирж байгаа. Жинхэнэ эрх чөлөө. Тэгэхээр ийм гайхалтай бүр өөр хэмжигдэхүүн өөр төлөв байдал бид амьдарж байгаа уг нь. Гэтэл бид ингэж чадахгүй байвал чадахгүй байгаа нь бид зүгээр яаж байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг мэхлэгдэж байгаа гэдэг ойлголт. Мэдлэггүйгээсээ болж дорой байдлаасаа болж яг бяцхан хүүхдтэй адилхан бяцхан хүүхэд ингэж энэ дэлхий дээр төрчихсөн хүүхэд орилж байгаа. Тэгэхээр тэр хүүхэд бол хүн мөн үхэр мөн шүү дээ. Хүн мөн шинэ ам Монгол улсын иргэн, Америк улсын иргэн, Хятад улсын иргэн гэдэг шиг шинэ хүн мөн. Гэхдээ яг тэр иргэний өрмөлх нь хүртэл те 16, 18 гээ авдаг шүү дээ 17 молоо гэл янз янз. Тэрнтэй адилхан
тэр хүртэл энэ хүн чинь өөрөө амьдрал дээр ингэж өсөж бойжиж ойлгох ухаарах юм одоо ойлгож ухаарж иж яг жинхэнэ нас бий гүйцэн эмэгтэй эрэгтэй хүн болдог штэ. Яг тэрнтэй адилхан. Өнөөдөр бид нар те итгэгч хүн гэж нэрлэгдсэн мөртлөө төлөвшөхгүй яваад байвал энэ үннүүдээ ойлгоод энэ үннүүдээр амьдрахгүй, амьдрч, дадлагаж, хэрэгжүүлж тэндээсээ янз бүрийн ойлголт, ухаарлт те нөгөө нэг Еврей 11:1 дээр хэлдэгчлэн найддаг зүйлс маань бас бодиттой надад юм мэдрэгдэж шүү, бодиттой юм байна. Энэ дэлхийн анчил чинь бодиттой юм байна. Харагдахгүй байгаа ариун сүнс чинь бас бодиттой баталгаа надад байна. Яагаад тэгэхээр би сая ингэж ариун сүнстэй ярьлаа. Ярьснаар нь би ингэж амьдрсан чинь ингэж би урд нь хийж байгаагүй, ялж байгаагүй ялалтандаа хүрлээ. Гэх мэтчлэн тэр амьдрах үед л одоо яг нөгөө нэг жоохон хүүхдүүд энэ дэлхий дээр элдв янзын ойлгож ухаарсан юмараа амьдарж ийж тэндээсээ юм ухаарл авч энэ олон дахин давтагдж ийж нэг 16-аас 18 жилийн дараа за ямар ч байсан гэсэн одоо бол иргэний Монгол улсын иргэн болох боломжтой нас нь ирлээ гэдэг шиг тийм процесс бидэнд хэрэгтэй гэдэг юм ярьж байгаа. Тийм. Тэгээд энэ процесс нь юу вэ гэхлээр одоо энэ Ром 6-гийн 8-аас 11 дээр энийг бүгдээрээ маш сайн ойлгоод энийг бүр заавал ойлгохгүй бол бид өөрсдөө эрсдэлтэй байдалд байгаад байгаа. Ром 6-гийн 8-аас 11 хэрв бид Христтэй хамт үхсэн юм бол мөн түүнтэй хамт амьдрах болно гэдэгтээ бид итгэдэг. За энэ уг нь ишлэл биш вэ? Би уг нь өөр нэг ишлэл энэ доор байна уу? За тий энэ дээр байгаа юм байна. Энийг би гаргах юм байна. Дүгнэлтэн дээр байсан юм байна. За ямар ч гэсэн би юу одоо саяныгаа энэ саяны хоёрыг нэмж байгаа юм байна л да. За хэрв та юу ч уншиж тэгж байгаад Эфес 2-ын 2 дээр бүгдээр уншия. Эфес 4 дээр тий. Дүгнэлтэн дээр. За дахиад уншия. Ром 6-гийн 8-аас 11. Хэрв бид Христтэй хамт үхсэн бол түүнтэй хамт амьдрах болно гэдэгтээ бид итгэдэг. Хэрв бид Христтэй хамт үхсэн юм бол өнгөрсөн цаг дээр байгааз үхсэн юм бол мөн түүнтэй хамт амьдрах болно гэдэгтээ итгэдэг. Ирээдүйн цаг. 9-р эшлэл Христ үхэгсдээс амьлуулагдсан тул дахиж хизээч үхэхгүйг бид мэднэ. Үхэл цаашид түүнийг захирахгүй. Учир нь түүний үхсэн үхлийн хувьд тэр нэг удаа нүгэлд үхсэн бөгөөд харин түүний амьдардаг амьдралын хувьд бурханд тэр амьдардаг гэж байгаа. Тэгэхээр эндээс бол гол санаа юу гэхээр Есүстэй хамт үхээд Есүстэй хамт амьлсан бид гэдэг тэр ойлголт байгаа. Бид Есүстэй хамт үхсэн, Есүстэй хамт амьлсан. Гэхдээ энд нэг маш чухал ойлголт байгаа байхгүй юу? Энэ дээр за би нэг харж агаад Эфес 4-ийн 22-оос 24-ийг бүгдээр уншия. Энэ дээр хараа Эфес 4-ийн 22-оос 24. Амьдралын чинь за жагараа бишээ. Мөн үү шүү. Эфес 4-ийн 22-оос 24. За юу ч гэсэн уншаадах юм. Амьдралын чинь урдын хэм маягт хамаарах залмихийн ачаалын дагуу ялзарч буй хуучин үнэ тайлж оюун санааныхаас сүнс дотор шинжлэгдэж үнний зөвхт байдал ба ариун чанар дор Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмс гэж байгаа. Уг нь би нэг өөр ишлэл гаргасан юм. Тэрийг олоог гаргааг байх юм. За тэрийг би зүгээр яач. Ерөнхийдөө яг хаанаас авснаа санахгүй байна. Ерөнхийдөө хэлэх гээд байгаа санаагаа хэлье. Ийм санаа байгаа байхгүй юу? Юу гэхээр уг нь Ромд л байсан санагдаж байгаа. Энэ тооцоолох гэдэг нь юу байгаа? Би уг нь ишлэлийг нь буруу тавьсан юм шиг байна. Эфес 4-ийн 22-оос нэг ийм ойлголт байгаа байхгүй юу гэхээр бид нар гим нүгэлд одоо энд л байна л да. Энэ ишлэл нь буруу. Гэхдээ яг энэ санаа байхгүй юу? Та бүгд маань мэдж байгаа бол доор нь хаягийн тавьчаарай. Би энийг гэж ойлгоод буруу тавьчих шиг боллоо. Ийм байгаагаар да гим нүглийн хувьд үхсэн гэж бид нар тооцоолж амьдрах нэг тийм тооцоол байгаа байхгүй юу? Тэгээд Бурхны хувьд харин Есүс Христийн дотор Бурхны хувьд бид амьд гэдгийг тооцоол маш чухал. Ром дээр байд юм аа. Байдаг санагдаж байна. Гим нүглийн хувьд үхсэн. Есүс Христийн загалмаа үхэл байгаа. Тэр загалмаа үхэл нь болохоор үхэл. Одоо би яг нөгөө нэг практик маягаар бид нар хэрхэн яаж оюун ухаанаа Есүс Христийн дотор буюу тэрхүү үхэл амьлалттай нэгдэх тэр процесс нь бидний өдөр тутмын практик дээр яг хэрхэн оюун бодолд энэ Эфес 4-ийн
22-оос 24-ийн дагуу тэр оюун бодлоо шинжилж байгаа тэр процесс нь яг яаж явагдгийг хэлэх гээд байгаа байхгүй. Энэ уг нэг ишлэл байхгүй. Би тэгээд ишлэлийг нь олдгүй. Та бүгд маань мэддэг хүн байвал доор коммент нь тавьчаарай. Эсвэл та энэ аль нэг үгээр нь хайвал юун дээр гараад ир намайг ярьж байгаа хооронд ч юм уу те. Тэгэхээр тэгж байгаа. Есүс Христ загалмай дээр бидний гим нүглийн төлөө өгсөн. Үүнтэй адилхан өдөр болгон бид бүр эн чинь бүр урдаас тооцоолох гэдэг үга. Reckon гэд та зүгээр англи дээр reckon гэд хайвал баг байгаа бах та. Би эсвэл энэ дээр гаргачаад яагаад байгаа юм болов? Энэ биш үү? Түрүүн юун дээр дутуу уншсан юм шиг байна. Энэ дотор л байсан юм байна. Зүв байсан юм биш үү? Ром 6-гийн 8-аас 11 дээр за уучлаарай. Тэгээ энэ дээр хараад юм байгаа. За учир нь түүний үхсэн үхлийн хувьд тэр нэг удаа үхэлд үхсэн бөгөөд харин түүний амьдрдаг амьдралын хувьд тэр бурханд амьдардаг 11 түүнчлэн та нар өөрсдийгөө одоо энэ 11 ихгүй юу? Би нэг тусад нь авах гэж байгаа энд ягж байгаа талиан бантан болгочлоо. Тэгэхээр ингэж байгаа Ром 6-гийн 11 дээр бид өнөөдөр өдөр тутам хэрхэн яаж Есүс Христийн загалмай үхэл амьдлалтай амьдлалтын дагуу тэр сэтгэж бэлэн байдлын тооцоолох гэдэг үг байхгүй юу? Бүр энийг reckon гэдэг тэр үгийг бүр урдаас тооцоолох гэж бас орчуулж болдог. Энэ маш чухал үг байгаа байхгүй юу? Тэгэхээр хараа яг Есүс загалмай үхэл амьдлалтай адилхан бид нар түүнчлэн та нар өөрсдийгөө нүгэлд үхсэн боловч нүгэлд үхсэн гэж тооц гэдэг нь нэгдүгээр хэрэгжүүлэлт. Хоёрдугаарт нь Есүс Христээр дамжуулан Бурхны хувьд Бурхантай тэр харилцааны хувьд амьд байгаа гэж та нар тооцож амьдр гэдэг энэ ойлголтын цаана маш чухал нууц байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэг юм оюун санааны сүнс дотор шинжлэгдэж гэж Эфес 4-ийн 22-оос 24 дээр хэлж байгаа энэ нэг нь үйл явц чинь яг ийм одоо энэ саяны Ром 6-гийн 11-ийн дагуу хийх хэрэгтэй байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр бид Библи судлалынхаа үеэрээ, залбирлынхаа үеэрээ, Бурхантай харилцах үеэрээ эсвэл бол те альва тулаанд орохдоо, өглөө ажилдаа гарахдаа ч юм уу те оюун бодлогоо урдаас тооцоолж бэлдэх нэг тийм төлөв байдал байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр би одоо хуваа хичээсэн инх тайван яг одоо би энэ те ажилдаа би гарах гэж байна. Одоо жишээ нь зүгээр те ажилдаа гарах гэж байна. Би өөрийнхөө сайн сайхны төлөө би ажилдаа гарах гэж байгаа юм биш те. Эсвэл бол би ямар нэгэн зүйл хийхдээ хин нэг хүнтэй харилцахдаа бол би энэ хүнээс ашиглаж би өөрөө ямар нэг юм олохын тулд би гэдэг тэр үзэл яриад байгаа шүү дээ те. Хуучин хүний чинь гол юм чинь тэр шүү дээ. Би хуваа хичээх үзэл чинь өөрөө бүх бузар муугийн эхлэл байгаа даа байхгүй. Тэгэхээр тэр нүглийн ерөөсөө эхлэл яг л тэр эден цэцэрлэгт бурхантай адилхан байх Адам Ева хоёр өөрсдийгөө харахтаа бид бурхантай адилхан болгоё. Бурхантай энэ тэнцүү гарч ирье. Өөрсдийнхөө ойлголтоороо сайн мууг дүгндэг болъё. Өөрсдийн гэдэг ойлголт, би гэдэг ойлголт хуваа хичээсэн бурхан төвтэй, бурханы үг тушаал төвтэй биш, бурханы хайр, бурханаас хамааралтай байх биш, өөрөөсөө хамааралтай байх. Надад хэн ч хэрэггүй. Би өөрийн хүчээр тусгаар тогтнож амьдрна гэдэг ойлголт байхгүй юу? Би л чухал гэдэг ойлголт. Тэгэхээр тэр хуучин хүнээ ажилдаа гарахтаа аливаа зүйлийг хийхдээ загалмай дээр энэ дээр 11 дээр тэгж байгаас түүнчлэн та нар өөрсдийгөө буюу өөрсдийнхөө хуучин хүнээ гэсэн үг. Түрүү баахан хэлсэн те 2 дугаар Коринт 5:17 Галат 2:20 дээр те хуучин хүн маань бид нар үхсэн гэж байгаа шүү дээ. Амьд байгаа нь би биш. Харин Христ миний дотор амьд байгаа. Тэгээд 2 дугаар Коринт 5:17 дээр бол хэрв хэн нэгэн хүн Христ дотор байвал тэр шинэ бүтээлбэн хуучин хүн нь өнгөрчээ. Харагтун шин болсон байна. Тэгэхээр тэр хуучин хүн буюу энд хэлж байгаа өөрсдийгөө гэдэг чинь тэр хуучин хүнийг хэлж байгаа байхгүй юу? Түүнчлэн та нар өөрсдийгөө нүгэлд үхсэн гэж тооц гэдэг ийм орчуулга байж болж байгаа байхгүй юу? Хоёрдугаарт нүгэлд үхсэн. Тэгсэн мөртлөө үхээд бүр байхгүй болцсон юм биш. Энэ тэр утгаараа боловч гэд гихтээ гэдэг юм орж иж байгаа байхгүй юу? Бид хуучин хүн маань нүгэлд үхсэн. Гихтээ Есүс Христийн дотор буюу Есүс Христийн үгээр нь амьдарч, сүнсээр нь амьдарч, Есүс Христийн амьдралын төлөвлөгөөг нь өөрийнхөө амьдралын төлөвлөгөөгөө болгон авах. Тэгвэл тэр нь янз бүрийн хүмүүсүүдийн тэр ялгаатай байдлаас болж хэлбэрүүд нь өөрчлөгдөнө. Гэхдээ эцсийн очих зогсоол нь Есүс Христийн амьдралын зорилго байна. Тэр нь юу юм? Эцэг бурхныг алдаршуулах гэж хэлж байгаа. Эфес 2-ын 10 дээр хэлж байгаа, Матай 5-ын сүүлийн ишлэлүүдээр хэлж байгаа. Тэгэхээр тэр тодорхойгүй. Эцэг бурхан хизээ алдарших юм. Йохан дээр бол хэлж байгаа хүү алдаршсан цагт л эцэг бурхан алдаршина. Хүү
тэр хоёр нэг. Иохан 14-ийн бас 7 дээр та нар намайг харсан учраас та нар эцэг бурхныг харсан гэж хэлж байгаа. Тэгэхээр хүү алдаршиж эцэг бурхан алдарш. Тэгэхээр хүү хизээ алдарших юм? Аливаа нэг хүн Есүс Христийг аврагч эзнэ гэж итгэж хүлээж авч аврагдах үедээ Есүс та бол алдар, та бол дээдэндээ, та бол аврагч бурхан эзэн минь, миний амьдралын эзэн гэж байгаа энэ тунхаглалч өөрөө Ром 10-ын 9-10 дээр хэлж байгаа тунхаглалч өөрөө Есүсийг алдаршуулна шүү дээ. Аврагдсан хүн чинь аварсан бурхнаа алдаршуулна. Тэгэхээр Есүсийг алдаршуулах үед эцэг алдаршина. Тэгэхээр юу хэлэх гээд байна? Амьдралын зорилго юу гэхээр цаад төлөв байдлын яриул эцэг бурхныг алдаршуулах бүр бүтээлийн анхны тогтолцоо зорилго гимээс ч өмнө яг л ийм зорилготой байсан. Гэхдээ наан нь гимээс хойш гэдэг юм уу яг тэр эцэг бурхныг алдаршуулахын тулд яг одоо бидний өмнө одоо эхнийх нь алхам нь гэдэг юм уу яг тэр наан байгаа бодиттой шууд өмнө нь байгаа эцэг бурхныг алдаршуулах зүйл чи юу гэхээр Есүст л итгэх. Тэгэхээр бидний амьдралын зорилго юу болох нь вэ? Үл итгэгч хүмүүсүүдийг авралд ирүүлэх. Энд чинь өөрөө эцэг бурхныг алдаршуулах амьдралын хүн төрөлхтний түүлийн зорилгыг биелүүлнэ л гэсэн үг. Тийм учраас Есүс Христийн Есүс Христийн загалмай үхэлтэй намд бид нар өдөр болгон үхэж амьдрна гэсэн үг байхгүй юу? Тэгингээ Есүс Христийн дотор бурханд амьд буюу бурхантай өдөр болгон харилцаж амьдрна. Хуучин хүнээ өхүүлж амьдрна. Тэгээд шинэ хүнээрээ өдөр болгон бурхантай хамт харилцаж бурхнаар өдөрдүүлэгдэж Иохан 5-ын 19 дээр бол хүү өөрөөсөө юу ч хийдэггүй эцгийн хийж харуулсныг л хүү хийдэг гэж Есүсийг хэлж байгаа. Гэхдээ тэр нь биднэрт бас хамаатай. Бид Есүсийн явсан мөрөөр явж байгаа шүү дээ. Нэгдүгээр Петр 2-р бүлэг дээр байгаа. Тэгэхээр бид нар өөрөөрөө амьдардаггүй эцгийн тэрхүү төлөвлөгөө удирдлагаар амьдардаг. Тэгээ эцэг бол хамгийн дээд хүч гэж Иохан 10 дээр байна уу? За тэг цаашаа бүгдээрээ. Тэгэхээр иймэрхүү юм ярьж байгаа. Тэгэхээр бүгдээрээ эхний энэ хэсгээс 22-оос 23 дээрээс бүгдээрээ хэрэгжүүлэлт гаргахад ямар хэрэгжүүлэлт вэ гэхлээр хэрэгжүүлэлт дүгнэлт юу вэ гэхлээр энэ ойлголтыг л маш сайн ойлгох хэрэгтэй байгаа байхгүй. Энэ тооцоолох гэдэг ойлголт. Энийг би яриаг юм шүү дээ. Тэгэхээр энэ дээр ингэж байгаа шүү дээ. Нүгэлд үхсэн гэж тооцоол. Есүс Христийн дотор бурхантай хамт амьдарж байгаа гэж тооцоол. Энэ тооцоолох гэдэг энэ үг чинь өөрөө би одоо өөрөө бас бүрэн сайн тайлбарлаж чадахгүй ч гэсэн би одоо цах цухаас нь жоохон хамталж байгаа. Тэр нь юу гэхээр энэ Эфес 4-ийн 22-оос 24 дээр хэлж байгаа энэ ойлголт гэхгүй юу? Амьдралын чинь урдын хэм маягт хамаарах залмихийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ тайлах гэдэг чинь нөгөө тооцооллын чинь нэг хэлбэр нөхгүй юу? Түрүүн тооцоолохдоо юу гэлээ? Нэгдүгээрт нүгэлд үхсэн гэж тооцоол. Тэр чинь одоо энд яригдж байна. Амьдралын одоо энэ яг бидний амьдралын практик юм одоо энд ярьж эхэлж байгаа гэсэн үг. Амьдралын урдын хэм маягуудаа тэгэнгүүтлээ тэр хэм маягийг бий болгож байгаа хүсэл залмихийн тачаалын дагуу буюу хүсэл тачаалын залмих гэж би бол орчуулмаа санагдаад байгаа байхгүй. Тэр хүсэл тачаал нь биднийг маш залтайгаар биднийг хуурж идэг. Тэгээд тэр нь хуучин амьдралын бузар муу ялзарч буй хэм маягийг үүсгэж идэг. Тэр чинь бидний хуучин хүн байгаа байхгүй. Нөгөө нэг хуучин түрүүний 2 дугаар Коринт 5:17 Галаад 2:20 дээр хэлсэн тэр загалмай дээр үхсэн гэдэг байгаа хуучин хүн чинь тэр. Тэгээд тэр нь үхсэн мөртлөө бидний амьдралын хэм маяг дээр тэр нь байгаад идэг. Тэр нөгөө нэг энэ оюун бодлын хувьд энэ дээр хийж байгаа 22 дээр те амьдралын чинь урдын хэм маягт хамаарах залмихийн дагуу ялзарч буй залмихийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ тайлж оюун санааныхаа сүнс дотор шинжлэгдэж хийж байгааз оюун санааны сүнс гэдэг цаад ерөнхий байдлаар ингэ ойлгоход болно. Хүн сүнс сэтгэл биетэй. Тэгээд энэ одоо энэ тэр 22 дээр бол яг энэ мах бодийн амьдралын ерөнхийдөө юм ярьж байгаа гэсэн үг. Энэ амьдралын хэм маяг мах бодийн тэрхүү хүсэл тачаалын залмих мэх гээд. Тэрнээс чинь наан нь сүнс сэтгэл хоёр нэгдэх хэрэгтэй байгаа байхгүй. Сүнсэнд болохоор бурхан аль хэзээ бүх юм хийгээд өгцөн. Эфес 2-ын 8-аас 9 дээр байгаа. Бүгдийг одоо удахгүй уншнаа. Бүгдийг хийгээд өгцөн байгаа. Тэгээ бид юу ч ямар ч оролцоо байхгүй. Тэр нь сүнсэнд хийгээд өгцөн. Гэхдээ оюун санаагаа одоо бид тэр сүнснийхаа дагуу оюун санаагаа сүнстэйгээ нэгдэх процессыг хийх хэрэгтэй байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр нөгөө Библи судалдууч орж ирдэг.
залбирлууд орж ирдэг те. Тэгээд тодорхой Библийг үннийг ойлгож ухаараа тэрүүгээр амьдрах яг энэ оюун санаагаа энэ conscience буюу энэ ухамсараараа яг ингэж Библийн үгээр яг тодорхой сонголтуудыг хийж үйлдэж амьдрдаг. Тэгээд бидний хуучин хүн маань өөрөө илүү янзын юм ярьж биднийг зовооно. Тэр үед ч гэсэн бүр тулаад бид бүр Есүс чөтгөртэй бүр яг ингэж Бурхны үгээр бид Есүсийг хуурах гэж оролдонгууд нь дахиад өөр үгээр те яг зөв үгээр нь тулаан оюун санааны тулаан хийж ялсан шиг бид нар ч гэсэн өдөр болго ингэж амьдрах хэрэгтэй байгаа байхгүй. Зүгээр нэг урсгалаараа биш. Тэгэхээр оюун сүнсний тэр хайгалтай хийгдсэн зүйлсүүд чинь Библи зааж өгч байгаа. Библи бидний сүнсэнд Бурхан бидний сүнсэнд юу хийж, ямар төлөв байдал, ямар чадвартай, ямар эрх мэдэлтэй, гайхалтай болсныг Библи хэлж өгдөг. Тэгээд тэрийг бид нар олж мэдээ тэрүүгээрээ амьдрах энэ процесс чинь оюун санаа чинь шинжлэгдэж байгаа. Тэгэхээр оюун санаагаараа бид хуучин хүний тэрхүү оюун санаанд байгаа тэр хуучин оюун санаагаа гэлчий. Хуучин оюун санаагаа бид шинэ оюун санаагаар солих энэ үйлдэлийг хэлж байгаа байхгүй юу. Тэгээд 24 дээр харин хуучнаа тайллаа, хуучин энэ бузар муу ялзарч буй амьдралын хэм маягийн дагуу хуучин оюун ухаан, хүсэл тачаалын залим ихээр ялзарч байгаа оюун ухаанаа бид тайлаад оронд нь 24 дээр үнний зөвхт байдал дотор нэгдүгээр зөвхт байдал, хоёрдугаарт ариун чанар дор Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмс. Эн чинь нөгөө нэг сүнсэнд хийгдсэн шинэ бүтээлээ оюун санаан дотроо ингэж шинэ оюун санаагаар солино. Эн чинь нөгөө л Библи судал дандаа. Тэгвэл тэр Библи судал нь амьдрал дээр бид тэрүүгээр амьдрах үед тэр нь Еврей 11:7-гийн дагуу биднэрт яг үнэн гэдгийг баталдаг. Харагдахгүй зүйлсүүд одоо энэ харагдахгүй байгаа энэ Бурхны дагуу бүтээгдсэн энэ шинэ хүн ч өөрөө харагдахгүй байгаа шүү дээ. Эхлэл Иохан 3 дээр бол салхитай зүйрлсэн байгаа. Дахин төрсөн үнийг салхи харагддаггүй. Гэхдээ салхи болохоор бусдад өөрийгөө мэдрүүлдэг. Салхины нөлөө нь ямар нэг юм хийсч харагддаг. Тэгээ хаанаас ирсэн мэддэггүй, хаашаа явах нь мэддэггүй буюу сүнсэл удирддаг. Хүний оюун ухаан биш. Хүний оюун ухаан бол удирдах шүү дээ. Бид нар өөрсдөө удирдах чаддаг. Хаанаас ирснээ мэдж болдог, хаашаа явсныг мэдж болдог. Энэ нөгөө хятад те энэ хятад хүн байна. Эсвэл энэ нэг Америк хүн байна. Америкаас ирсэн хүн байна, Хятадаас ирсэн хүн байна, Монголоос ирсэн хүн байна. Тэгээд одоо энэ хүн ийм амьдралын зорилготой юм байна. Маргааш энэ дэх юм байна, ингэх юм байна гэдэг маш тодорхой. Гэтэл ариун сүнсээр удирдуулж байгаа хүн чи яадаг вэ гэхээр маргааш нь эзэн хаашаа удирдахыг, нөгөөдөр эзэн энэ хүнээ дамжуулан хэнийг аврахыг, энэ хүнд эзэн ямар юм бэлгэлж, ямар сюрприз өгч байгааг яах хийхийг зөвхөн Бурхан мэдж байгаа. Бид бол зүгээр Бурханы орших сүм гэдэг ойлголтоос ярьж байгаа. Тэр утгаараа салхи хаанаас ирсний хаашаа явахыг мэдэхгүй гэдэг бас ойлголт байгаа. Тэгэхээр иймэрхүү зүйлийг ерөнхийдөө ярьж байгаа. Тэгэхээр эхний энэ хэсгээс бүгдээр ямар дүгнэлт вэ гэхээр өдөр болгон бүгдээрээ оюун санаагаа шинчлэх энэ процесс чинь нэгдүгээрт яг бодиттой өөрийгөө мэддэг дахин төрсэн итгэвч хүн бол хуучин хүнийхээ дүр төрхийг мэдж байгаа, мэдэрч эхэлсэн байх ёстой. Тэгээд тэр би ийм сул талтай, би ингэдэг Библиэлд бол ингэж хэлдэг тэ бусдын төлөө бусдыг хайр гэж хэлдэг агапе хайраар Иохан 13:34 дээр бол би та нарыг яаж хайрласны адил би биенээ хайрл гэсэн байгаа. Ээж Есүс намайг яаж хайрлсан? Миний төлөө бүхнээ золиулж, амиа хүртэл золиосолж хайрлсан. Надад үйлчилж хайрлсан. Намайг уучлсан, өршөөсөн, байгаагаар минь хайрлсан. Тэгээд надад шинэ амийг өгсөн, боломжийг өгсөн гэдэг шиг бид нар бусдыг тэгж амьдрнаа гэдэг. Энэ мэтчлэн бид альва зүйлийг хийхээс өмнө эсвэл Библи судалж явах үедээ, залбирж явах үедээ наан нь тооцоолоод одоо энэ дээр хэлээд байгаа тэр Ром 6:11 дээр нь хэлээд байгаа тооцоолох. Өөрсдөө нүгэлд үхсэн гэж тооцоолно. Тэгэнгүүтээ сая бол би ерөнхийдөө Бурхан дотор Христээр гэдэг дээр нь ярьчих шиг боллоо те. Харин нүгэлд үхсэн гэдэг дээр маш тодорхой. Миний энэ хүсэж дурлаад байгаа энэ одоо энэ дон альва донгууд намайг эзэмдээд байгаа энэ хүү одоо энэ зуршил хүслүүд энэ надаас гарч ирээд байгаа энэ зан характерууд одоо намайг захирхаа болсон гэдэг энэ үнэн. Захирхаа болсон. Энэ донгийн цаана байдаг тэр төрхөн зургийн амтлагааг би хүсхэ болцсон. Би тийм хүн биш. Хэрвээ үнэхээр итгэвч хүн, дахин төрсөн итгэвч хүн бол та тэр альва ямар ч төрлийн дон байж болно, юу ч хийж болно. Зуршил, муу зуршил ярьж штэ. Тэрийг хийсний дараагаар нь дандаа нэг тийм буруутгал орж ирдэг. Гэтэл тэр буруутгал чи өөрөө бид нарыг ялалдаг байхгүй юу? Гэхдээ Библи бол буруутгадаггүй. Гэхдээ буруутгадаггүй мөртлөө
дахин төрсөн хүн буруу зүйл хийх үед мөн чанартайгаа ингэж зөрчилддөг. Би ийм хүсэхгүй байна. Би хүсэхгүй юмаа сая хийчлээ. Бараг хулигтуулсан, хуурдагдсан юм шиг, бараг хүчндүүлсэн юм шиг. Тухайн өөрийнхөө хуучин хүнээ гэмт мөн чанартай би хүчндүүлсэн юм шиг, хуурдагдсан юм шиг. Тэгээд дараагаар нь би гимшдэг. Тэгэхээр эн чинь юу хэлж байгаа гэхээр бид аль хэзээ тэр зүйлийг хүсгээ болцсон. Тэгээд энэ зүйл намайг захирахгүй. Би миний жинхэнэ инх тайван, жинхэнэ таав бол юу гэхээр би Библиэлд хэлэгдсэн тэр Бурханаар бүтээгдсэн шинэ хүн. Тэгээд тэрнийхээ дагуу ингэж яг бодиттой бүр маш бодиттой практик өдөр болгон сайн хөвшлүүдийг бий болгох хэрэгтэй гэдэг байгаа байхгүй. Сайн хөвшлүүдийг өдөр болгон Библи уншаад, өдөр болгон тогтсон цаг залбирдаг ч юм уу те. Өдөр болгон одоо юу гэдэг юм магтан дуу сонсдог ч юм уу мэдэхгүй ингээд ариун сүнс танд юу гэж хэлэхээр байна те. Ингээд дамаа Библийн үг бол хамгийн гол нь шүү. Өөр юугаарч орлуулсан Библийн үгийг өөр юу ч горлуулдаггүй байхгүй юу? Магтан дуу ч орлуулахгүй. Магтан дуу чинь Библийн үг судалсан хүнээс, Библиэр амьдрдаг хүнээс гарч байгаа үр дагавар нь шүү дээ. Гэтэл зүгээр магтан дуу чинь өөрөө байран солигдвол тэнд чинь дахиад баланс нь алдагдаад тэнд өөр шашинлаг байдал үүсэх магадaltaй. Тийм учраас Библийн үгийг судлах явцдаа бид шинэ хүн маань хүчрхчээд, хуучин хүн маань хүчгүй болж байгааг мэдэрдэг. Би өнгөрсөн 2020 он гарснаас хойш энэ Библи судлалын цагийг хийснээс хойш маш тодорхой талбар дээр ялалтыг хийгээд хийцэн явж байгаа. Тэгээ тэндээсээ би бүр яг одоо ямар ч асуудалгүй болж ирж байгаа байхгүй юу? Миний тэр сул дорой байдал маань ямар ч асуудалгүй. Яагаад вэ гэхээр шинэ хүн маань хүчрхчээд ирж байгаа. Гэхдээ өөр нэг ер нь хүн угаасаа ингээд нэг ялалтаас дараагийн ялах хэрэгцээг гараал ирж байгаа байхгүй. Надад одоо өөр нэг асуудал гараал ирж байгаа. Тэрийг анхныхаа байдлыг тэр өмнөх асуудал миний хувьд бол хизээч би ялж чадахгүй гэж ойлгодог байсан асуудал. Гэтэл тэрийг ялцсныг харахаар нөгөө Еврей 11-ийн нэг ч н орж ирж байгаа байхгүй. Найддаг зүйлсийн substance буюу бодиттой бүр материаллык бодит байдал гэж хэлж байгаа. Яг бодиттой би ингээд Бурхны үгээр хуучин гүнээ ялж тодорхой талбаруудаараа ялж байгааг харангуутлаа найддаг зүйлс маань бодиттой нэг зүйл дээр биелчихэж байгаа байхгүй. Ингээд ирэхээр одоо яг өмнө байгаа тэр нэг зүйлийг ч гэсэн би ялж чадна гэсэн үг. Тэгээ харагдахгүй зүйлсийн байдаг гэдэг баталгаа нь, амталгаа нь. Тэгээ итгэлд ингэж ахиж явдаг. Итгэлийн амьдрал чинь. Тэгэхээр энэ бүх зүйл чинь энэ нүглийн хувьд өгсөн гэдэг чинь ерөөдөө саний яриад байгаа ойлголт. Яг тэрийг олж мэдээд өөртөө бүр ингэж өөртөө итгэж, өөртөө хүлээж авах хэрэгтэй. Би яг энэ Библиэлд хэлэгдсэн энэ хүн мөн. Тэгээ та өөрийнхөө сэтгэлээ яг тэр бузар муу юм уу эсвэл алдах үедээ та эргэж ямар байснаа санах юм бол үнэхээр яг тийм байгаа. Та биш байгааг та ойлгоно. Тэгээд ирэхээр чинь тэнд чинь бас нэг баталгаа байгааз. Тэгээ энэ мэтчлэн ингээд бид тооцоолж сурах хэрэгтэй гэдэг байгаа байхгүй. За тэгэхээр ерөнхийдөө эхний хэсэг нь энэ шүү. Эхний хэсгээс бүгдээр энийг хэрэгжүүл гаргая. Хоёрдугаар хэсгээс юу вэ гэхээр 24-27 дээр ингэж байгаа. За бүгдээр уншъя. Матай 17-гийн 24-27. Тэдний Капернаумд бол Есүсийн болон Петрийн гэрн байдаг. За Есүсийн 30-аас 33 нас гэж ойролцоогоор авж байгаа тэр үйлчлэлийн он жилүүд нь Капернаумд Есүс яг энд байрлаж исэн Галил нуурын хойд талд байдаг хот. За тэдний Капернаумд ирэхэд 2 драхмын татвар хураагчид Петр дээр ирээд Есүс дээр биш Петр дээр ирээд багш чинь 2 драхмын татвараа төлдөггүй юм уу гэсэнд тэр төлдөг гэв. Тэгээд Петрийг гэрт ороход за энэ хүртэл нэг цөмөрөө ойлгосон юм аваалцаадах. Тэгэхээр нэг зүйлийг та хараарай. Гарчин дээр бол сүмийн татвар гэж байгаа. Энэ дээр бол яг сүмийн гэдэг үг нь бол байна уугүй, бараг байхгүй байхаа. Гэхдээ энэ бусад хэсгүүд дээр нь байж магадгүй. За сүмийн гэдэг үг байхгүй. Гэхдээ энэ драхме гэдэг үг байхгүй юу? Яг түүхэн юунаас бол энэ Ромын татвар хураагч нар биш шүү. Матай бол Ромын татвар хураагч байсан шүү дээ. Тэгэхээр юдэчүүдээс татвар аваад ромчуудад өгдөг татвар хураагч биш. Энэ нь болохоор сүмийн ажилтнууд гэж ойлгож болно. Төлөөлөгч нар. Тэгээд 2 драхма гэдэг энэ нэг юм зоос байгаа байхгүй юу? Нэг бол 1 драхмагийн 2 зоос байх магадaltaй. Гэхдээ ерөөдөө бол шууд 2 драхмагийн 1 зоос юм шиг байгаа. Тэгээд ямар үнэтэй вэ? Одоогийн байдлаар ямар үнэтэй вэ гэж би зүгээр боломжоор хайж үзлээ. Гэхдээ их тодорхой бол судалгаа бол олж чадсангүй. Гэхдээ ерөнхийдөө бол ингэж ярьж байгаа. Тухайн үеийн Есүсийн цаг үеийн 2 драхма гэдэг нь бол ер нь дундаж нэг эр хүний 2 өдрийн цалин гэж ярьж байна. 2 драхмаа гэлөө 1 драхмаач гэлөө.
Ямар ч болсон гэсэн би нэг судалгаанаас Википедиагаас харлаа. Тэгсэн чинь ингэж юм. Есүсээс манай эртний өмнөх 500 буюу Есүсээс өмнө за одоо баг Малахигийн үед гэж хэлж болно шүү дээ. Есүсээс өмнө 300-400 жилийн өмнө 1 драхма гэдэг энэ грекийн драхма гэдэг энэ зоос нь за 1900 оны долларын ханшаар ерөнхийдөө $50 $25. Тэгэхээр 2 драхма гэхээр чинь $50. Гэхдээ 2015 оны долларын ханшаар бол 1 драхма нь $46.5 буюу $93. Тэгэхээр яг энэ 2015 оны одоо юу гэдэм дэ нэг ирэх хүний 2 өдрийн цалин майл нь одоо энэ хавцаал болж магадгүй юм шиг байгаа. За ерөнхийдөө энэ нэг чухал биш шүү дээ. Ямар ч байсан гэсэн нэг иймэрхүү за 90 хэдэн доллар ихээр чи Монгол мөнгөөр одоо хэд вэ? Ойролцоогоор за нэг 200 гаруй мянган байх те. 200 хүрхөөгүй юу? За 200 мянган л бодчих. Тэгэхээр нэлээд сайн цалинтай л ер нь бол те сая авдаг цалинтай хүн байлаа гэж бодоход те яах юм бол доо. За тэр яг Монгол биш энэ Америк юу 2 өдрийн цалин шүү. Тэр нь яг ямар ч байсан гэсэн та бодчихоорой. Гэхдээ миний хэлэх гээд байгаа санаа юу байхгүй? Сүмийн татвар байна шүү дээ те. Жилд 1 удаа авдаг гинэ. Жилд 1 удаа. Тэгээд энэ нь болохоор зүгээр яг нэмэлт мэдээлэл маягаар яг бурхан яг одоо эднэрийн Есүсийн Петрээс асууж байгаа яг энэ байдлаар хуйлд ингэж аав гэж заагаагүй. Гэхдээ өөр байдлаар аав гэж заасан юм бас байгаа гинэ. Тэр нь бол яг гитлэл ном дээр Нехемия номууд дээр жишээ нь за би нэг зүйлийг нь сайн орчуулж чадаагүй амжаагүй нэг тийм дайн тулааны үед цэргийн тооллогын үед гинөө бас нэг иймэрхүү нэг удаа нэг тодорхой тохиолдолд жил болгон биш хамгийн гол нь хуулиндаа бол тийм байхгүй. Тодорхой тохиолдолд нэг юм үйлчлэлд нэг юм болох үед гэсэн үг шүү дээ. Тэр нь хизээ болохыг мэддэхгүй шүү дээ. Жишээ нь цэргийн тооллогч гэлөө. Тэгээ энэ дээр болохоор жишээ нь гэтэл Египтээс гарсны үед Мосегоор дамжуулан табернакл буюу ариун асрыг барих үед ариун асрыг чинь нэг л удаа барина шүү дээ. Жил болгон барихгүй шүү дээ. Тэгэхээр ариун асрыг барих үед жишээ нь нэг юм иймэрхүү маягаар авсан байна. Тэгээ Нехемия ч бас сүмийг дахин Бабилоны цөллөгөөс ирээд Эзра Нехемия эднэр чинь те сүмийг Иерусалимын сүм болон ханыг нь барьж байгаа үйл явдал шүү дээ. Тэгэхээр тэнд бас энийг авж байгаа. Гэтэл юдэчүүд Есүсийн цаг үед яг хизээнээс юм болцсон гэдгийг нь мэдэхгүй. Гэхдээ ерөнхийдөө бол тэр чимээгүй үеэс л гэж ойлгоход болно. Чимээгүй 400 жилийн тэр айл нэг Матагийн өмнөх 400 жил гэсэн үг шүү дээ. Баптист Иохан төрхөөс өмнөх. Тэр хугацааны айл нэг 100-д нь эднэр энэ хүү тодорхой тохиолдолд нэг юм болох үед авдаг энэ юу сүмийн татварыг жилд нэг авдаг энэ татварыг жилд нэг удаа болгоцсон гинэ. Жил болгон авахаар. Тэгсэн мөртлөө заавал хуулиндаа яг тэгэж жил болгон аав гэдэг заалт нь байдаггүй учраас бас заавал өг гэж шаарддаггүй. Гэхдээ яадаг вэ гэхээр Есүсийг ирэх үед тэднэрт тийм бичигдээгүй хууль бий болцсон. Тэр нь юу вэ гэхээр жил болгон заавал өгөх ёстой гэдэггүй мөртлөө нөгөө нэг шашинлаг байдал уламжил ч юм уу шашинлаг зөв одоо юу гэдэм дэ сүмдээ үнэнч бурхандаа үнэнч гэдэг байдлын илэрхийл болцсон гинэ. Тэгээд яг хуульд гэж бичээгүй мөртлөө ирчүүдтэй итгэгч хүмүүс юдэчүүд бүгд жил болгон заавал өгдөг болцсон. Хэрэг өгөхгүй бол бурхандаа үнэнч биш байна гэдэг тиймэрхүү ховж явдаг. Эсвэл сүмдээ үнэнч биш байна гэдэг тийм. Тийм учраас заавал өг гэж хэлдэггүй мөртлөө ерөнхийдөө өгдөг. Тэр утгаараа энд Петрээс ингэж асууж байгаа байхгүй юу? Нөгөө нэг сүмийн төлөөлөгч нар багш нь 2 драхмын татвараа төлдөггүй юм уу? Төлдөггүй юм уу? Төлсөн үү гэж асуугаагүй. Төлдөггүй юм уу буюу буруутгаж ерөнхийдөө буруутгаж зэмлэж ер нь хардах байдалтай. Тийм сөрөг дайралт маягаар. Тэгсэн чинь Петр ерөнхийдөө шууд сонсонгуутлаа шууд тухайн үед өөрийгөө нөгөө нэг сүмдээ үнэнч биш бурхандаа үнэнч биш хүн гэж харагдахгүй тулд зүгээр шууд яг Есүс өгсөн ч үгүй ч мэдэхгүй зүгээр шууд төлдөггүй хариулсан гэж байгаа байхгүй юу? Төлдөг гэж шууд. Тэгээд Петрийг гэрт ороход Есүс уртж магадгүй Петр гэртээ энэ Петрийн гэр байх магадлал бас өндөр гэдэг байгаа. Эсвэл Есүсийн байрлаж исэн гэр ч юм уу. Эсвэл Есүс Петрийн гэрт байрлаж исэн үгүй юу те? 2000 жилийн өмнөх тэр үйл явдал. За тэгээд Есүсээс магадгүй асуух байсан байх. Багшаа та яг өгсөн үү сая ингэ асуулаа ч юм уу те. Нэг иймэрхүү маягийн юм.
Эсвэл өгдөггүй байсан болвол яг өгдөг байсан гэдэг мэдээлэл байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ л гарч ирж байгаа. Тэгэхээр хэрэв өгдөггүй Есүс өгдөггүй байсан болвол яагаад та өгдөггүй юм байч гэдэг юм уу? Таны иймэрхүү байдлаар эднэрт юу гэж хэлэх вэ гэдэг юм уу? Гэтэл Есүс шууд уртаад асуултаас нь өмнө аль хэзээ мэдтсэн, болсон үйл явдлыг мэдтсэн, тэгэнгүүтлээ ингэж асууж байна. Симоно өөрийнх нь төрөлхийн нэр нь шүү дээ, тэ? Петр гэдэг нь бол Есүсийн өгсөн нэр. Симоно чи юу гэж боддог вэ? Газрын хаад, энэ газар дэлхий дээр байдаг хаадууд хинээс гайл юм уу эсвэл албан татвар авдаг вэ? Хүүгүүдээсээ юу эсвэл гадныхнаас уу? Мэдээж гадныхнаас гэж хариулсан. Тэгсэн чинь Есүс тэгвэл хүүгүүд нь чөлөөлөгдсөн байх нь. Одоо та боддоо гэр бүл дотроо хүүхэд хамгийн эрх чөлөөтэй байдаг. Зөвхөн хүүхэд ч биш. Гэр бүлийн гишүүд гэр бүл дотроо хамгийн эрх чөлөөтэй. Хүснээрээ байж болдог. Гэр бүл дотроо жишээ нь те ажил дээрээ ямар байдаг шиг, эсвэл гудамжинд явахдаа ямар байдаг шиг ингээл ерөөсөө нүр амаа будаал те ингээл болгоомжтой ярьж мараал ингэхгүй үстэй. Тэгвэл амьдрал чи одоо юу болох вэ те? Гэр бүл дотроо хамгийн чөлөөтэй байдаг. Яагаад? Хүүхэд нь учраас. Хүүхэд нь. Энэ дээр бүгд нэг маш чухал зүйлийг ярилцаж бодож байна. Есүс Христ түрүү ингэсэн штэ. Тэр 22-оос 23 дээр бол загалмай үхэл амьдлаа ярьсан. Тэгэхээр Есүс Христийн загалмай үхэл загалмай үйл явдлын үеэр маш бодиттой нэг чухал зүйл болсон. Тэр нь юу гэхээр энэ хоёр зүйл. Есүстэй бид нэгдсэн. Есүсийн дотор бид Есүсийн загалмай үхэлд нь бид итгэх үедээ Есүстэй нэгдсэн байхгүй. Тэр итгэх гэдэг энэ үг чинь нэгдэх гэдэг утга агуулж идэг. Шууд нэг болох гэж ярьдаг. Тийм учраас би загалмай дээр өгсөн болж байгаа байхгүй. Тэгэхээр Есүстэй нэгдсэн юм чинь Есүс ч өөрөө Бурхны хүү шүү дээ. Тэгэхээр Бурхны хүүтэй нэгдсэн учраас бид нар өөрсдөө бас Бурхны хүү болчихж байгаа байхгүй. Гэхдээ бид нар өөрсдөө Бурхны хүү биш шүү дээ. Зүгээр хүмүүс, гэмтэй хүмүүс. Гэхдээ энд юу явж байгаа вэ гэхээр Бурхан өөрөө энэ хүүхэд болох энэ одоо гэрээг хийсэн гэсэн үг. Үрчлэл гэж ярьдаг ерөнхийдөө. Үрчлэлийн сүнс гэж бас ариун сүнсийг хүртэл хэлдэг. Үрчлэлийн сүнс. Ариун сүнс бидний дотор байгаа учраас Есүсийн дотор 33 жил одоо за яг 33 гэхүү сүүлийн 3 жил гэхүү те нэг ялгаа байхгүй. Энэ дэлхий дээр амьдрахад нь ариун сүнс Есүсийн дотор байсан тэр сүнс өнөөдөр миний дотор, таны дотор байгаа байхгүй. Энэ юу хэлж байгаа? Бурхны сүнс Есүсийн дотор байсан Бурхны сүнс, Бурхны хүүгийн дотор байсан Бурхны сүнс өнөөдөр инх тайвны дотор байгаа. Тэр утгаараа би Бурхны хүү болон үрчлэгдэн авсан байхгүй. Бурхны хүүхэд болсон, гэрээ хийгдсэн. Тэрний шин гэрээ гэж ярьж байгаа. Альва гэрээ ерөнхийдөө бол Библийн дагах гэрээ бол дандаа цусаар хийгддэг. Цусаар. Хуучин гэрээнд бол дахил яригдж байгаа. Шин гэрээнд бол Есүсийн цус яригдж байгаа. Бид Есүсийн цусыг уусан гэдэг ойлголт байгаа шүү дээ. Цусыг ууж махыг нь идэнэ гэдэг ойлголт ярьж байгаа. Тэр нь загалмайд итгэх гэж ярьж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт үгэнд нь итгэх, ариун сүнсээр нь явах гэдэг нь ойлголт бас цаагуур нь ингэж параллелаар орж ирдэг. Тэгэхээр бид Есүсийн хүүгүүд охтууд болсон байхгүй юу? Тэгэхээр тийм учраас бид Бурхны хүүгүүд охтууд болсон юм бол бид Бурхны гэр бүлийн гишүүд болсон байгааз тэр утгаараа бид эрх чөлөөтэй болсон байхгүй юу? Бурхны хаанчлал дотор эрх чөлөөтэй. Тэр утгаараа энэ дээр хараад та анзаарах юм бол энд ингэж ярьж байгаа. Саяны сүнслэг байдлаараас ярьж байгаа. Хоёрдугаарт Есүс чинь өөрөө сүмийн эзэн шүү дээ. Уг нь бол одоо энд бол сүмд зориулж татвар авж байгаа. Ер нь бол тэр татваруудаар те дахилчдыг цалиндуулдаг байж болно, эсвэл сүмийн засварт хэрглэж болно, эсвэл ямар нэгэн шагнал урамшуул ч юм уу те тодорхой сан үүсгэж байгаа. Тэгтэл тэр сүмийн чинь жинхэнэ эзэн нь өөрөө Бурхан шүү дээ. Бурханы орших өргөө гэж ярьж байгаа. Тэгэхээр Есүс ч өөрөө тэр Бурхан. Миний эцгийн гэрийг та нараа хулгайч дээрэмчдийн үүр болгож байгаа гэж Есүс уурлаад 2 удаа ерөнхийдөө бол сүмийг цэвэрлэх үйл явдал болдог штэ. Үйлчлэлийнхаа эхэнд төгсгөл хавьдаа бас 2 удаа болж байгаа. Тэгэхээр тэр утгаараа ч гэсэн Есүс өөрөө энэ татварыг өгөх шаардлагагүй байхгүй юу? Түрүү хэлсэн штэ. Газрын хүүгүүд газрын хаан хинээс татвар авдаг вэ? Хүүгүүдээс юу гадны хүмүүсээс үү? Есүс ч өөрөө тэр хааны цорын ганц хүү шүү дээ. Бурхны цорын ганц хүү. Тэр утгаараа Есүс татвар өгөх ёсгүй. Эрх чөлөөтэй. Тэр сүмийн эзэн байхгүй юу? Тэгээ Есүс өөрөө бүр татвар авах ёстой. Зохистой зүгээр.
Гэхдээ энэ тардаа 27 дээр гівч гэж хагаад бид тэднийг бүдрэн ундууцуулахгүй тулд тэнгис рүү явж дэгэ хай. Эхний барьсан загсны амыг нээж үзвэл 4 драхмын үнэтэй нэг ширхэг зоосыг түүн олноо. Тэгээд түүнийг авч миний болон өөрийнхөө өмнөөс тэдэнд өг гэж айлтлаа. Есүс хүртэл татвар өгж байгааз. Ромд ч биш. Ромд угаасаа өгж байгаа. Тэрнээс гадна бүр өөрийнх нь гэр болох сүмдээ хүртэл татвар өгж байгааз. Яагаад? Зорилго нь өгөх тийм өртөө биш, боочлогдсон утгаараа биш. Зүгээр бусдыг бүдрүүлэхгүй тулд, бүдрэн ундууцуулахгүй тулд. Уг нь бол өгөх шаардлагагүй. Яагаад тэгэхээр өөрөө тэр хааны хүү буюу сүмийн эзэн учраас. Тэгэхээр энэ дэр бүгдээрээ маш чухал нэг зүйлийг сурах хэрэгтэй байгаа. Бид нар Тэнгэрийн хаанчлалын охид хүүгүүд болсон учраас бид гим нүглийн хувьд энэ дээр хардаа энд маш чухал үгээр би илэрхийлсэн. Зүвийг үйлдэх эрх чөлөөтэй. Зүвийг үйлдэх. Өнөөдөр итгэгч биш хүмүүс зүвийг үйлдэх эрх чөлөө тэдэнд байхгүй байхгүй. Байхгүй. Зүв гэж юу хэлэх юм? Зүв гэж юу хэлэх юм? Хууль шүү дээ. Ерөнхийдөө бол товчхондоо хууль шүү дээ. Хууль буюу гимгүү байх гэдэг юм ярина. Тэгээд тэр хуулийг чинь ингээд цомгох юм бол шинэ гэрэн дээр бол Есүс нэг л юмар үгээр илэрхийлсэн. Иохан 13:34 дээр би та нарыг яаж хайрласнаа адил би биенээ тийхүү хайрл гэж. Тэгээд дид хууль дээр бас байгаа. Юу гэж байгаа вэ гэхээр дид хууль 6-гийн 5 дээр сайн анзаарсан бол тэн дээр байгаа. Дид хууль 6-гийн 5 дээр Бурхан эзнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх Есүс бол оюун ухаан гэж өөрчилсөн. Бүх биеэрээ, бүх хүчээрээ гэдгийг нь оюун ухаан болгож өөрчилсөн. Тэгэхээр Бурханаа бол бүх зүйлээрээ хайрлна. Тэгээд би биенээ болохоор Есүс намайг хайрлсны адил хайрлна. Эн чинь зөвийг үйлдэх байхгүй. Тэгэхээр өнөөдөр итгэгч биш хүмүүс энийг үйлдэж чадахгүй байхгүй юу? Яагаад? Нөгөө хэлсэн шүү дээ түрүүн. Хуучин хүний дээр Эфес 4:22 дээр байсан баха. Эфес 4-ийн 22 дээр байсан. Тий 22-оос 24 дээр байгаа. 22 дээр нь байгаа. Юу гэж байгаа вэ гэхээр хүсэл тачаал залмихийн хүсэл тачаалын залмих болон амьдралын хуучин ялзарч буй хуучин хэм маяг гэж байгаа. Тэр чинь өөрөө бид нар биш итгэж биш хүмүүсүүдийн бидний өмнөх төлөв байдал болох хуучин хүний хуваа хичээс үзэл би гэдэг үзэл. Энэ үзэл чинь бид үл итгэгчдийг ингэж сохолсон гэж байдаг аахгүй юу? Сохолсон. Сая энэ дээр байсан шүү дээ. 1-р 2-р Коринт байна уу? 2-р Коринт 4:4 дээр байгаа аахгүй юу? Энэ 90 үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас Христийн алдарыг бид нар харж чадахгүй болсон гэдэг ойлголт. Тэгэхээр тэр нөгөө нэг юм хуваа хичээдэг тэр байдал чинь өөрөө боолчилдог байхгүй юу? Хүнийг занганд оруулдаг. Тэр утгаараа Галаат 5:1 дээр байгаа байхгүй юу? Юу гэж байгаа вэ гэхээр Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн иймд батцагс дахиж боолчлын буулганд бүү орогтун. Христ биднийг чөлөөлчихсөн. Тийм учраас бидний амьдрал хүртэл чөлөөлөгдсөн амьдралаар амьдрах ёстой. Бат зогсож чаддаг. Бат зогсох эрх чөлөө одоо энэ бат зогсох гэж байгааз зүвийг үйлдэх эрх чөлөө, бас бурууг үйлдэхгүй бат зогсох эрх чөлөө. Бурууг үйлдэхгүй байх эрх чөлөө. Бузар мөг үйлдэхгүй байх эрх чөлөө биднэрт зөвхөн байгаа. Есүсийн дотор. Яагаад тэгэхээр Есүс ялсан, Есүсийн сүнс биднэртэй хамт байгаа учраас. Тэгээд тэр хуваа хичээх үзэл чинь ингэж боолчилж хүнийг ингэж дарамталж утсан хүүхэлтэй тэр хүсэл чинь өөрөө хүмүүсүүдийн утсан хүүхэлтэй болгож идэг учраас зөвийг үйлдэж чадахгүй байгаа байхгүй юу? Үл итгэгч хүмүүсүүд. Тодорхой хэмжээнд бол чадна. Гэхдээ амиа түрүүн Иохан 13:34 дээр хэлсэн шүү дээ. Би та нарыг яаж хайрлсны адил би биенээ хайрл. Есүс намайг яаж хайрлсан? Хамгийн эцсийнх нь максимум хайрлсан хэлбэр нь амиа өгсөн шүү дээ. Бид нар өнөөдөр тэгж хайрлах чадвартай болцсон амьдарч байгаа. Тэрийг бүр ололт гэж үзэхээр тийм оюун ухааны төлөв байдал дуг нь байгаа. Гэхдээ тэр нь сүнсэнд байгаа одоо. Сүнсний төлөв байдал. Тэр утгаар дөрөв Эфес 4-ийн Эфес
Тэ Эфес юун дээр байла? Тэ Эфес 4:23 дээр нь байгаа. Оюун санааныхаа сүнс дотор шинжлэгдээд. Тэгээ оюун санаагаа тийм болгож иж бид өнөөдөр тэр нь бодиттой яг илэрч эхлэнэ гэсэн үг. Гэхдээ сүнсэнд бол аль хэзээ тийм байгаа гэсэн үг. Аль хэзээ бусдын төлөө амиа өгөхөд хүртэл бэлэн. Гэхдээ тэр тийм учраас бид сүнс нь тэрийг хүсдэг мөртлөө бид оюун ухаанаараа өөр зүйлийг хүссэн амьдрах юм бол итгэж хүмүүсийн дотор чинь ингэж ийм шаналл бий болдог байхгүй. Шаналл зовлон амар шаналсан амьдрал. Гэхдээ аврагдсан итгэж хүмүүс гэхдээ тэрүүгээрээ амьдрахгүй байгаад тахаар хувь тавилангаараа яг мэс чанараараа амьдрахгүй байгаад тахаар. Тийм учраас оюун санааныхаа сүнс дотор шинжлэгдгээд байгаа чинь сүнс оюун санаа хоёроо нэг болго гэдэг санаа. Тэгхийн бол энэ яриад байгаа нөгөө жинхэнэ эрх чөлөө чинь бий болно. Энэ Христ бидний эрх чөлөөтэй болохын тулд чөлөөсөн юм ийм бат зогсож чаддаг. Боолчлалын буулганд ордоггүй, боолчлалыг зад тавьдаг. Энийг бол Матай 16-гийн 18 дээр хэлж байгаа шүү дээ. Биш 16-гийн 17 дээр хэлж байгаа санагдаж байна. 17-18 дээр Матай 16-гийн үхсдийн орны хаалга дийлэхгүй гэж байгаа байхгүй. Боолчлалын буулга дийлэхгүй, үхсдийн орны хаалга дийлэхгүй. Бид шууд зад тавиад гарч ирээд зөвөө үйлдэж чаддаг. Буруу зүйл үйлдэх гээд бидний хүлэх үед боолчлалыг нь зад тавиад бурууг үйлдэхгүй бат зогсож чаддаг. Энэ зүйл чинь бид хизээ ийм байдалтаараа төлөв яг бурхнаас заягдсан төлөв байдал дээр ирэх вэ гэхээр сүнсэнд аль хэзээ хийгдсэн тэр төлөв байдал мөн чанаруудаа бид уншиж судалж нөгөө урдаас тооцоолно гэж түрүү хэлсэн те Эфес Ром 6-гийн 11 дээр хэлсэн. Тэгж тооцоолж иж оюун ухаанаа ингэж шинжлэх үйл явдал хийж иж тэрүүгээр амьдрах үед энэ сайн ярьж байгаа энэ хүү гайхалтай эрх чөлөө энд тэг шинэ хүний тэрхүү үр жимс гайхалтай зүйл араасаа гарч ирж байгаа ингэж. Тэгээ ерөөхдөө бол иймэрхүү юм ярьж байгаа. За тэгээ бүгдээрээ дахиад нэг зүйлийг хараад өндөрлөө. Энд дээр ингэж байгаа шүү дээ. Дөрөв Галат 5-ын 1 дээр бол те эрх чөлөөтэй байхаар бат зогсох эрх чөлөө. Бас тэг гим нүглийн шуурга, зовлонгийн шуурга, сорилтын шуурга ирэх үед бид бат зогсох эрх чөлөө. Зөв зүйл өгүүлдэх үедээ бид түрүү Матай 16-гийн 17-18 хэлсний дагуу үхсдийн орны хаалгыг зад тавиад бат бүр цөмлөлт хийдэг эрх чөлөөг. Тэгээ ингэж явахын тулд сүнсээр явж ижил энэ боломжтой гэж байгаа. Ром 8:1-5 дээр. За би уншия. Ийм дэдүгэ Христ Есүс дотор байгаа хүмүүст ямар ч ял үгүй буюу чөлөөлөгдсөн эрх чөлөөтэй болсон гэсэн үг. Бурхны охид хөвгүүд болсон гэсэн үг. 2-р эшлэл. Учир нь Христ Есүс доторх амийн сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн юм аа. Христ Есүс доторх амийн сүнс буюу ариун сүнсний хууль нь ариун сүнстэй хүнд ам байдаг. Ариун сүнсний хууль нь ариун сүнсэнд өөрийн гэсэн хууль байгаа. Амийн сүнсний хууль нь нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлжээ. Нүглийн хууль, үхлийн хууль юу ярьдیں۔ Нэг удаа гим нүгэл үлдэх юм бол чи ялтай гэж хэлдэг. Заавал цусаа урсгаж өөхөх ёстой гэж хэлдэг. Тийм ээ үнэн. Тийм ээ би хүлээн зөвшөөрнө. Гэхдээ бид Христ Есүс дотор орсон учраас Есүс Христийн дотор гэдэг чинь загалмай үхэл амьлалтай нэгдсэн. Тийм учраас бид үхсэн гэж тооцогддог байхгүй юу? Тийм учраас бид үхсэн. Тэгээд Есүс Христийн амьлалтаар амийн сүнстэй бий болцсон. Тэр үед тийм учраас нүглийн болон үхлийн хууль бидэнд юу гэдэг вэ гэхээр харангуутлаа энэ хүн чинь үхчихэж загалмай дээр үхчихэж гэж хэлнэ. Тэгээ бид амийн сүнсний хуулиар амьдрна. Тэглээгээд бид энэ хуулиудыг хэрэгжүүлэхгүй гэсэн үг ерөөсөө биш. Бид эднэрийг бүр хэрэгжүүлэх хүсэлтэй болцсон байдаг. Айдаг биш, бүр давуулан биелүүлэх чадвартай болцсон байдаг. Тэр утгаараа нөгөө хайр гэдэг байгаа зүйл чинь энэ бүх зүйлсийг мөн чанараараа хийдэг ийм гайхалтай. Есүсийн ариун сүнс чинь. Тэгээ 3 дугаар эшлэл махбодоор дамжин мөхс болсон хуулийн хийж чадаагүйг бурхан хийж нүглийг шийдэхийн тулд өөрийн хүүг нүгэлт махбодтой адил байдал дэлгэн махбод дотор нүглийг шийдэх үү. Энэ Есүс Христийн загалмай дээр хийсэн үйл явдал байхгүй юу? Энэ хийсэн зүйлээр нь бид нар өнөөдөр их чөлөөтэй болж байгаа. Энэ бид нар ингэх ёстой байсан. Дахиад уншия. Махбодоор дамжин мөхс болсон хуулийн хийж чадаагүйг бидний махбодоор дамжин мөхс болсон хуулийн хийж чадаагүйг тэр хуулийн хийж чадахгүй байсан тэр нэг мөхсдөл байдлыг бурхан хийсэн байхгүй юу? Хуулийг бүрэн биелүүлсэн, бүр давуулан биелүүлсэн. Матай 5 дээр байгаа хуулийг биелэл гэдэг хэсэг Есүс бүгдийг биелүүлсэн. Бурхан өөрөө хийсэн. Тэгээ нүглийг шийдэх хизээ шийдсэн гэхээр нүглийн ялыг нь Есүс загалмай дээр үүрээд тэгээд үхлээс амьлах үедээ нүглийг нүглийг
нүглийг ялаад хуулийг бүрэн хийж чадах, хэрэгжүүлж чадах тэрхүү бурхан дүр төрхөөрөө амилсан. Тэгээ өөрийн хүүг нүгэлт мах бодтой адил байдалд илгээн зүгээр энгийн бид нартай адилхан хүн болж илгээсэн баггүй. Тэгээ махбод дотор нүглийг шийдэхгүй буюу өөрөө хүн байхдаа хүний хүү буюу зүгээр яг цэвэр хүн байхдаа ямар ч гим үйлдээгүй мөртлөө гимтэй хүний үхлээр үхэж тэнд дахлын үйл явдлыг хийсэн баггүй. Тийм учраас бид Есүс Христ итгэх буюу нэгдэх үед нөгөө дахлын тогтолцоогоор бид уучлагдж байгаа байхгүй юу. Энд чинь цаана маш чухал юм ярьж байгаа. За тэгээ цаашаа явъя. 4-р ишлэл Ром 8:4. Ингэснээр хуулийн шаардлага нь одоо энэ нөгөө түрүүний маш чухал ишлэл. Ингэснээр Есүсийн хийсэн энэ гайхалтай энэ загалмай үйл явдал байгаа учраас ингэснээр хуулийн шаардлага нь буюу ямар ч гимгүй байх ёстой. Гимт нэг л гим үлдэх юм бол чи үхэх ёстой гэдэг энэ хуулийн шаардлага нь бас энэ болохоор хуулийн шаардлагаас илүү хуулийн яллна гэсэн үг. Энэ хуулийн шаардлага гэж юу ярьж байгаа гэхээр хуулиуд чинь дандаа бүгд бурхны хүслийг илэрхийлдэг байхгүй юу? Тэр 613 хууль, хуучин гэрээний 613-ын хуулийн цаана нь бүгд бурхны хүслүүд байгаа. Хууль чи өөрөө тэнгэрлэг ариун зүйл байхгүй юу? Жишээ нь та 10 хуулийг бодлоо. Надад өсөр бурхантай байж болохгүй, хүн буул, хулгай бүхий, бүү завхаар эн чинь бүгд бурхны хүсдэггүй зүйлсүүд. Цаана нь ямар хүсэл байгаа гэхээр бурхан та нар бие биенээ битгий аал. Бие биенийхээ эхнэрт битгий шун, эцэг гэхээ хүндэл, цорын ганц бурханд л итэг, чөтгөрт битгий итэг, чөтгөр та нарыг устгаж аална, та нарыг хохирох гэж байгаа. 1-р Петр 5:8 дээр. Тэгэхээр энэ бурхны хүслүүд чинь цаана хүслүүдийг чинь хууль илэрхийлдэг. Тэр утгаараа энд Ром 8:4 дээр ингэснээр хуулийн шаардлага буюу бурхны хүслийн дагуу амьдрах нь махбодийн дагуу бид чадахгүй байхгүй юу? Харин ариун сүнсний дагуу явагч бидэнд биелэгдэнэ. Бид ариун сүнсний дагуу явах үед бид энийг хуулийн шаардлагыг бүрэн биелүүлж чаддаг. Тэр утгаараа зүвийг үйлдэх эрх чөлөө, бурууг үйлдэхгүй байх эрх чөлөө нь зөвхөн ариун сүнсээр явах үед л биелдэг. Тэгээ ариун сүнсээр явах үед бид эрх чөлөөтэй, бүр бат зогсдог тэрхүү эрх чөлөөтэй байж чаддаг. Хаанчлалын хүүгүүд байх эрх чөлөө. Тэ энэ дээр бас ингэж байгаа. Тэр загас та түрүүний тэр Матай ингээ энийг яриад өндөрлөө бүгдээрээ. Матай дээр ингэсэн шүү дээ түрүүн. Хүүхэн ямар удаа явж байна. Маш гацалттай байгаа юм байна да. Гайгүй байгаа юм болоо. За энэ 10 минут байх юм. За яах вэ? Энэ цаг аяг бол буруу яваад байгаа юм байна. За тэгэхээр энэ дээр ингэсэн чинь түрүүн Есүс хүүгүүд бурхны хүүгүүд бол эрх чөлөөтэй. Гэхдээ эрх чөлөөг түрүү энэ дээр ингэж хэлсэн шүү дээ. Зүвийг үйлдэх эрх чөлөө, буруу үйлдэхгүй байх эрх чөлөө. Тэрнээс биш те хүсснээ үйлдэх, татвар өгөхгүй байх эрх чөлөө биш. Тэгээ энэ дэлхий дээр зүгээр жаргаж амьдрах эрх чөлөө биш. Зүвийг үйлдэх эрх чөлөө байхгүй юу? Бурууг үйлдэхгүй байх эрх чөлөө. Тэгээ энэ дээр ингэж байгаа. Гэвч бид тэднийг бүдрэн ундууцуулахгүй тулд тэдний төлөө гэсэн үг байхгүй юу? Тэднийг бүдрүүлэхгүй тулд тэднийг сорилтонд оруулахгүй тулд бусдыг сорилтонд оруулахгүй байх хүртэл эрх чөлөө байгаа. Тэр нь биднэрт тэгээ шудраг бус бид өөртөө хохирж байгаа үед ч гэсэн бид бусдын төлөө хохирох эрх чөлөө хүртэл биднэрт байгаа гэдэг байгаа байхгүй юу? Энийг бид нар ядаж оюун ухаандаа мэдэх хэрэгтэй. Энийг бодож явах хэрэгтэй. Цаг нь болох үед бид ариун сүнсний хүчээр яг энийг хэрэгжүүлж чадах зүрх сэтгэл сүнсний төлөв байдалд очино. Гэхдээ магадгүй одоо чадахгүй байж магадгүй. Би ч гэсэн саяхан нэг үйл явдал дээр бол өөрийгөө буруутан болгохгүй тул нэлээд үз тарсан. Гэхдээ тэр нэг уулзалт байсан. Тэр уулзалтын төгсгөлд бол яг л эзэн хэлсэн л дээ. Яагаад буруудаж болохгүй гэж. Хайр л чухал штэ гэдэг ойлголт байгаа байхгүй. Гэтэл би болохоор миний бодол юу яадаг вэ гэхээр би амар шудраг талдаа юм байхгүй. Тэгээд тэр шудраг байдлаасаа болоод би бусдад өөрийгөө буруу ойлгуулчдаг. Нэг юм эрх ашиг тий амбиц хөөсөн хүн шиг юм шиг. Эсвэл бол би ингээд бусдыг шүүдэх хүн шиг юм шиг тий. Гэтэл тэр шудраг байдал чи өөрөө бурхны шудраг байдал чинь хайртайгаа хамт ажилдаг штэ. Хэрвээ дан шудраг байдал дангаараа ажилласан бол Есүс энэ дэлхий дээр ирэхгүй штэ. Шууд л хүмүүсүүдийг бүгдийн тамд нь хаяал тэгэл өөр бурхан шин дэлхий бүтээн үз. Ягаад тэгэхээр гим үйлдсэн. Бүгд гимтэй. Ром 3 дээр байгаа. Зүвт хүн гэж ганц чалга бүгд нүгэлүүлснээр бурхны алдар төрдөггүй гэж байгаа. Тэгэхээр шудраг байдал нь зөвхөн дангаараа байсан бол хайр гэдэг зан чанар бурханд байгаагүйсэн бол ингээд болох байсан байхгүй. Гэхдээ бурханд хайр нь байсан. Тэгээ энэ нь гим нүглийн дараа эн чинь бүр хамгийн чухал чанар учраас энэ шудраг байдалтайгаа зохицож
төлөвлөсөн цорын ганц төлөвлөгөө бест хамгийн сайн төлөвлөгөө чинь загалмайн төлөвлөгөө байхгүй юу? Гэтэл өнөөдөр бид нар итгэлийн амьдрал дээр бас яг энэний дагуу амьдрах хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Бид буруутаж амьдрах гэдэг юм яриад байгаа. Буруутан болоход бэлэн. Тэгээ тэр хүнийг тэгтээ худал ярих гэж юм яриаггүй шүү. Худал ярьж буруутан болох биш. Зүгээр үннээ хэлээд итгэнүү байна уу тэр хүнд өөрт нөгөөд. Гэхдээ биний хувьд ийм байна. Гэхдээ танд ингэж ойлгуулж байгаа бол би энэ тал дээр буруу ойлгуулсан, би гимтээ буруу юм үлджээ. Би танд өөрийгөө буруу илэрхийлжээ. Таныг би гомдоожээ, тэгжээ, ингэжээ. Тэрийг маш сайн сүнсээр эрүүл ухаанаар хараад тэр буруу зүйлсүүдээ олж хараад хүлээн зөвшөөрнө. Хэрвээ нэг ч буруу зүйл байхгүй магадгүй ирж болно шүү дээ. Бид үнэхээр сүулдэ мундаг сайжирж яагаад. Гэхдээ тэр үед ч гэсэн надад яг Йов шиг байхгүй. Йов хүртэл яг тэгсэн шүү дээ. Нэг ч буруу зүйл байхгүй мөртлөө тэг Йов номын чинь гол зүйл бол тэглээгээд бид нар бурханаас заргалах, бурхантай заргалдах ирэхгүй гэж байгаа байхгүй. Бид бүтээл, шавар ваар. Бурхан биднэрт зовлон өгөх үед, гүтгэлэг өгөх үед тэрийг авахд хүртэл бэлэн. Тийм зүрх сэтгэлийг яриад байгаа байхгүй. Йов ном бол. Тэгэхээр Есүс ч гэсэн яг энэ гэж байна. Гэвч бид тэднийг бүдрэн ундууцуулахгүй тулд гэж байгаа. Тэгээд тэр юу нэх гоё, арга зам нэх гоё. Та анзаарах юм бол хараа. Тэдний төлөө нэг тийм тэднэрт боочлогдоо, тэднэрт өртөө хүн болж ингэж тэр 2 драхма буюу Есүсийн 2 драхма, Петрийн 2 драхма нийлээд 4 драхма гэж байгаа те. Тэрийг өгөх өртөө хүний дүрд орж буруутгагдж байгаа, гүтгэдэж байгаа юм шиг боловч арга зам нь хардаа гайхалтай хаанчлалын хөвгүүд Тэнгэрийн хаанчлалын арга зам байгааз яасан бэ гэхээр Петрийг тэнгис гэж байгаа. Тэгэхээр Капернаумын уурталт чинь зөвхөн Галил тэнгис байгаа. Галил нуур. Тэг Галил нуур руу тэнгис рүү яваад тэгээд ийм загасны дэгэ хай гэж байгаа. Петр бол ер нь тухайн үеийн загасчид бол юу н дэгээгээр загас барьдаггүй байсан байх магадaltaй байхгүй. Ихэвчлэн тороор. Гэхдээ дэгээ бас энд тодорхой ярьсан учраас дэгээ хаях юм ярьж байна те. Тэгээ том зүгээр шууд нэг дэгээ хаяхад л те хамгийн эхлээд баригдсан тэр загасны амыг нээхэд үзвэл 4 драхмагийн зоос байна. Яаж энэ бий болох вэ? Сонирхолтой. Яг оргуу осноос орчтой ертөнцийг бий болгож байгаа юм шиг драхмааг бий болгосноо. Эсвэл бүр тэр нэг юм магадгүй нэг загас чи явж байгаад карманаас нь 4 драхма унаад тэрийг энэ загас идээд тэгээд Петрт баригдсан уу? Тэр хүртэл төлөвлөгөө. Тэр загасыг бурхан удирдсан. Хар мянган загаснаас эхлээд Есүсийн хамгийн ихэнд гэж байгаа шүү дээ. Тэнд байж таарсан. Тэгээд тэнд яг тухайн үед яг өмнөхөн хэдхэн минутын өмнө 2 драхмагийн өр нэхэгдсэн байж таарсан. Петр Есүс хоёр ярьж исэн. 2 хүн. Хоёрыг хоёроор үржихээр 4 драхма. 1 зоос, 1 загас, 1 таталт. Энэ бол ерөөс яг л гайх юм шиг байхгүй. Тэгэхээр ийм гайхалтай бурхны хангамж яригдж байгаа. Тэгэхээр бид нар зүгээр бууж өгж байгаа юм шиг итгэлийн амьдрал зүгээр ингээ бууж өгөө те зөв шудраг ялахгүй байна. Зөв шудраг яагаад ялдаггүй юм? Би үннээрээ байхад яагаад ялахгүй байна гэсэн боловч цаад зорилго нь би гэдэг биш. Тэтгэр хүмүүсүүдийг бүдрүүлж ундууцуулахгүй тулд, сорилтонд оруулахгүй тулд гэдг нь хамгийн бест байгаад байгаа байхгүй. Тэгээ би хохирж байгаа юм шиг мөртлөө Петрийн гайхалтай илчлэлт тэмдэг үзэж байгааз ер бусын гайхалтай. Тэгээ Библиэд бичигдэж байгаа. Тэгэхээр бид хохирж байгаа юм шиг мөртлөө эргээд тэр нь биднэрт ололт болно. Тэнгэрийн хаанчлал ингэж л ажилдаг. Ром 8:28 дээр бол те Бурхны хайрладаг түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүс тохиолддог бүх зүйл тэдний сайн сайхны төлөө ажилдаг. Гүтгэлэг, зовлон, шудраг бус байдал те хохирол юу ч байд юм. Миний зүгээс хийх ёстой юм би Бурхныг хайрладаг. Түүний зорилгын дагуу би амьдарж гин үү? Амьдарч байна уу гэдэг юм. Ингэж байгаа цагт бусад бүх зүйл миний сайн сайхны төлөө, таны сайн сайхны төлөө ажиллана. Тэр нь яаж ажиллахыг хэн ч мэдэхгүй. Зөвхөн бүтээгч Бурхан өөрөө мэднэ. Өнөөдөр яагаад энэ дэлхий эргэж байгаа юм? Яагаад хоорондоо мөргөлдөггүй юм? Яагаад тэр Йов номон дээр баахан яагаад асуулт тавьж байгаа? Хүн ерөөсөө хариулах, шинжлэх ухаан хариулах боломжгүй байхгүй юу? Шинжлэх ухаан хамгийн боломжтой дээр хариулна. Гэхдээ цаашаагаа хариулах ямар ч боломжгүй. Йохан 5 дээр байгаа 5 6 хавцаа байгаа санагдаж байна. Тэр дээрээс тэр бүтээгч тэр тэнгэрээс доош бууж ирсэн тэр нэгэн хүнээс өөр тэнгэрт дээш гарсан хүн нэгч байхгүй гэж байгаа. Тэр тэнгэрийн зүгээр одоо юу гэдэг онгоцоор пуужингаар гардаг энэ 2 дахь тэнгэрийг яриаггүй.
Ер нь дэлхий дээр Юдэ Библийн дагуу 3 тэнгэр ярьж байгаа шүү дээ. Нэгдүгээрт бидний амьсгалдаг шувуу нисдэг энэ тэнгэр. Энд бол гарч болно. Онгоц явж нисч болно. Хоёр дахь тэнгэр нь Азоны давхаргаас цаашаа сансар окторгүй. Тэгшээч гисэн пуужин явж болно. Шинжлэх ухаан тийшээ хүрч чадаж болно. Гэхдээ хүртэл тэр нь бензэнээс хамаарат бүр хол мол явж чадахгүй шүү дээ. Гэхдээ дараагийн 3 дахь тэнгэр болох энэ бүтээлийг бүтээсэн бүтээгчийн оршихуй гэдэг нь цаг хугацаа байдаггүй. Орон зайн дээр хязгаарт харьяалагддаггүй. Матер биш, сүнслэг ертөнц. Сүнслэг ертөнц чинь бидний дэлхийг бүтээсэн байхгүй. Тэгэхээр тэр биднийг бүтээсэн сүнслэг оршихуй бүтээгчийнх нь оршдог тэр тэнгэр лөө шинжлэх ухаан одоо ямар ч хүний зүгээс тийшээ мэдэх ямар ч боломж байхгүй. Зөвхөн тэндээс ирсэн цор ганц нэгэн болох Есүс Бурхан нь өөрөө л илчилж байгаа. Тэр утгаараа Библи цорын ганц Бурханы илчилсэн илчлэлт. Тэгээд Иохан 14-ийн 6 дээр байгаа цорын ганц тэр зам, цорын ганц үнэн, цорын ганц ам бол би юм а гэж байгаа. Би байгаа юм. Яам гэдэг хиллэг. Тэгээд хинч надад амжилгүйгээр эцэгт хүрэхгүй буюу өөр ямар ч зам гэж байхгүй, ямар ч үнэн гэж байхгүй, өөрөө үнэн гэж байхгүй. Цорын ганц үнний стандартыг энэ орчлын ертөнцийг бүтээсэн бүтээгч чи өөрөө тэр стандартыг нь тавьдаг. Хүн тавьж чадахгүй. Цорын ганц ам гэж байгаа. Тэр цорын ганц ам юу юм? Ам гэдэг чинь өөрөө ямар ойлголт вэ гэхээр Бурхантай хамт байгаа зүйлийг л ам гэдэг. Бурханаас салангад байгаа бүх зүйл чинь үхэл гэдэгт ордог байхгүй. Тэгэхээр энэ дэлхий дээр ч гэсэн одоо Бурхан хамт байгаа. Ер нь Бурхан энэ дэлхий дээр нэг л мөч оршихоо болвол энэ дэлхийн ертөнц бүгд оршихоо болох байхгүй. Бидний энэ амьсгалж байгаа агаар одоо юу байх вэ? Нар сар энэ байгаль шинжлэх ухаан мэддэг хүмүүс бол нэг л юм алдагдвал нэг ч юм бишээ Бурхан өөрөө байхгүй болно гэдэг чинь бүх юм алдагдана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чинь ерөөсөө бид амьдрахгүй байхгүй. Тэгэхээр ийм гайхалтай бүтээгчийн хаанчлал охид хүүгүүд нь болсон бид нар бүрэн эрх чөлөөтэй. Тэр эрх чөлөө нь илэрхтэй зүвийг үйлдэхээр илэрдэг. Бурууг үйлдэхгүй байх бат зогсохоор илэрдэг. Тэгээд зүвийг үйлдэх гэдэг нь бусдыг хайрлах юм ярьж байгаа. Бурууг үйлдэхгүй байх гэдэг нь гим нүгэл хуваа хичээх гэдэг зүйлийг үйлдэхгүй байх. За бүгдээрээ ерөнхийдөө залбираад өндөрлөө. Эзэн минь энэ цагийн төлөө би талархаж байна. Өнөөдрийн цагаар дамжуулан эзэн та жинхэнэ эрх чөлөөг ярьлаа эзэн. Гэр бүл дотор л гэр бүлийн гишүүд жинхэнэ эрх чөлөөтэй байдаг гэж та бас хэлж байна. Үүнтэй адилхан Бурханы хаанчлал дотор л Бурханы хаанчлалын иргэд эрх чөлөөтэй байдаг. Тэр эрх чөлөө нь хүсснээ дур зоргоороо хийдэг эрх чөлөө биш. Яг л Есүс та энэ дэлхий дээр ямар эрх чөлөөтэй амьдарсан. Та нэг ч гим үлдээгүй, та зөв үйлдийг, сайн үйлсийг, хайрыг төгс харуулсан. Тэгэхээр яг л үүний дагуу бид амьдрах үед Ром 8:28-ны дагуу бидэнд тохиолдог бүх зүйл бидний сайн сайхны төлөө. Энэ сайн сайхан гэдэг бол бидний тооцоолдог, тавьдаг тэр хил хязгаар сайн сайхан биш. Бүгдийг мэддэг Бурханы хувьд сайн сайхан гэдэг зүйл биднэрт бүр дэндүү сайн сайхан. Өгж байгаа сайн сайхан болгон surprise гинтийн бэлэг байх болно. Бидний сайн сайхан бол зүгээр л нэг энэ дэлхийн бий болгосон стандарт. Харин Бурханы сайн сайхан бол энэ дэлхийг ажилуулдаг цаад бүтээлийн үл мэдэгдэх ертөнцөөс ирдэг сайн сайхан билээ. Тэр нь бол хамгийн сайн сайхан. Тэгээ бидний төлөө та амиа өгснөөрөө энэ сайн сайхан нь ямар гайхалтай үзэсгэлэнтэй амттай гэдгийг та бидэнд харуулсан. Танд талархаж байна. Өнөөдрийн цагаа дамжуулан бидэнтэй хамт байсан баярлалаа. Тэгээд эхний хэсгээр дамжуулан бид гаргасан хэрэгжүүлэлтээ дахиад бас харж байна эзэн минь. Бид өдөр болгон Есүс Христ таны дотор хэрхэн амьд байхаа тооцоолж чаддаг. Хоёрдугаарт хуучин хүн маань өдөр болгон хуучин хүнээ хэрхэн тайлж буюу өхүүлж загалмай дээр цовдолж амьдрахаа бид өдөр болгон тооцож амьдрдаг. Ингэхийн бол бид нар өнөөдөр Бурханаар бүтээгдсэн тэр шинэ хүнийг зөвхт байдал, ариун байдал дотор явдаг шинэ хүнийг өмсч чадна. Тэр шинэ хүн эрх чөлөөтэй хүн. Танд талархаж байна эзэн минь. Та тэгээд бүх зүйлийг таньдаа бид итгэж байна, найдаж байна, даатгаж байна. Тэгээд Ром 8:28-ын дахиад дагуу бид Бурханыг хайрладаг түүний зорилгын дагуу амьдарч чадхад туслаач эзэн. Ариун сүнсээр дамжуулан Есүсийн нэрээр аминь. За энэ цагийн талаар талархын хамт ирсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээд нилээн гацсан юм шиг санагдлаа. 22 минут хийгээгүй л үү би. Цаг гарцсан явж байгаа. Тэгээд энэ гацсан байж магадгүй. Гэхдээ ямар ч байсан гэсэн дараагаар нь дуусныхын дараагаар нь та сайн үзээрэй гэж хүсэж байна. За дараагийн цагаар уулзлаа. Түр баяртай. Шалом. Сайхан амарцгаарай.